За хай. Дахиад би юм. Хөөе нэг чи тэрийг үзснөө нэг юм жоохон ах юм заяа. Кофений цаавын цорол ингээ хийх гээд нөгөө жижиг нүхтэй штэ тэр чаа. Тэгээ нөгөө тэрийг ингээ хийхэ 2 3 орлоготод болтгоо байхгүй юу. Тэгсэн чи уур нүрээд нэг амар ингээс хийсэж байгаа. тий. Тэр шиг одоо болохгүй байл би уцаа шидэж шүү. Тэгэл жоохон зөөрөөтэй л. За яах вэ? За хоёлаа юу ярих вэ? Зөндөө бол ихлүүлсээр хагаад ингээд сүултээ бүр сонирхолтой болчихлоо. Харин тий юу ярих вэ гэв. За өнөөдрийнхөө сэдв хоёлаа ч гоё киноны тал дээр ярих байгаа шүү дээ. Үзсэн ч юм уу, дуртай ч юм уу, эсвэл хүмүүсийг үзээсэй гэж хүсэж байгаа, эсвэл санаад олохгүй байгаа кинонуудынхаа талаар. Оо яг тий. Би тэгээ ихтэй нөгөө нэг өмнөх бичлэгийнхээ киног би хайж үзсэн шүү дээ. Би нэгийг ч олоогүй. Аль олоогүй. Гү би хайгаачгүй. Би өчтөр тэгээ шууд нам унтаал. Тэгээд өнөөдөр бас өдөржингөө сайхан унтчихагаад сая босч нэг дэлгүүр орж усмас амар инээдтэй боллоо. Манай гэрийн одоо ойрхон байдаг CEO-гийн юу н ажилт нь салгидж байгаа юм байна л та. Нэг цааш нэр хамгийн анх нэг хүн шинэ ажилд орохоор нэг юм амар сандраа өгдөө шүү дээ. Тэгээ сандраад. Би ус тэгээд юм юутай савтай юм айс тэгээд шингэн юм кофе авдаг байхгүй юу? Тэгээд нэг том ус нь нөгөө нэг 1 литр 500-ын том ус 4-ийг авч байгаа чинь би ингээд хүнд нөгөө хоёр юмаа торонд хийхгүй л барьж авахд амар хэцүү болчих болохоо тий би салаахсаар тамааж үсэё гэж хэлдэг байхгүй тэр нь болохоор ингээд тэр хүн өөрөө салаагаас хүмүүжэж мэддэг сагсанд ч юм уу эсвэл торнд ингээд юм уудалж савлахыг хэлдэг байхгүй юу тэгсэн чи хажууд нь заагаа зогсож исэн нөгөө нэг ажиллаа өгч байгаа симпайн зогсож байгаа байхгүй а тэр нь за тор авах юм уу гэд торнд аваад хийжсэн чи нөгөөд чи учиргүй миний нөгөө нэг айсыг задлаад унд шинэ ажилд орж тэгснэ тэр кофег нөгөө нэг хийгээд ингээд найруулад өг гэж ойлгосон байгаа байхгүй миний өөр инээ тэрээ заас арайч тийм амар би тийм амар хүнийг зарна гэж байхгүй сте инээ тэр тэгсэн чи нөгөө симпай нас бит бороо хөхрөөд яа би ингээ гэж ойлголаа гэдэг шиг тийм амар тэг кофе авсан надад найруулагч Өнөөдөр бас надад гоё юм тохиолдсон шүү дээ. Яагаад чи би өнөөдөр палаж өмсмөр санагтаад палаж өмсөж байхгүй юу? Тэгсэн чинь ингээл надтай нэг юм нэг дөнгөж хөлд орж байгаа болоо гэмээр нэг жоохон охинтой тэгээд нэг имээ явж исэн байхгүй юу? Тэгээл би хажуугаар нэг хөрсөн чинь нөгөө охин далдаг байхгүй юу? Тэгээ би буцаагаал далсан чинь ийм хөөрхөн анаа чамлуу далахгүй юм уу гэж авдээ имээ. Тэ амар сонин гоё мэдрэмж илээ шүү. Гоё штэ. Тэгээ би баг сүүлийн баг хэдэн жилийн турш би палаж өмсөв гэж байгаа юм бэ мэдэхгүй за. Зургийн төмсмөр санагдана. Тэгээ чам байсан ч палаж яагаад өмсөхгүйсэн юм. Огоорс өмсөхгүйсэн байхгүй. Тэгэл би ээжэд хэлдэг байхгүй юу? Дараа өнөөдөр зүгээр гинт палаж өмсмөр санагдаад өмссөн чи айгу гоё байсан гэсэн чи манай ээж тэлгүй яа тий. Тэгвэл танаа дүү та хоёрыг палаж өмсөөдөг, юпг өмсөөдөг гэж битээр чи хичнээн гуйдаг байлаа. Ашгүй. Ээжтэй нэг тийм гэдэг яагаад ч амар таалагдсан. Тэгээ урт палаж чинь зуны халуунд яасан ч гоё эдийн юм. Тийм штэ. Би бүр түрүүжихэд байна гэдэг шиг айгу гоё юм би. Тий. Түрүүжилийн зам би нөө таргалцныг хэлэх үү тэгээд им сул зүгээр том уртур талааж бүр амар хувц өмсөж юу өмдөйг та урны явах гэж бодохдаггүй. Тэгээ шууд өмсөлн цал гарчдаг. Тэгээ сая энэ жил бол ерөөсөө нэг ч талааж өмсөнгүй 100 бүр шорт ч өмсөнгүй. Сая би амар турж марчаад бүр биеэж гахуулж явсан юм алаа гэд бодож сууж л өнөөдөр. Найзтайгаа амралтаа тааруулвал нэг 70 дээр очихтаа палаж өмсөлөө олж чадчих. Палаж амар юм билээ. Юу бүх өмсөд ингээд дээгүүр нь ямар нэгэн подолох ч юм уу топ ч юм уу өмсөх юм бол ингээд өнгийн тааруулах хэрэг гардаг штэ тий. Тэгмэж яжил ингээд надад одоо ингээд нэг бүлгийн өнгө одоо чинь ингээд цагаан хувцас өмсөж байгаа бол ингээд юу бүх подолохныхын цагаан эсвэл ингээд дээд доотлынхын юмныхын цагаанууд хоорондоо тохирохгүй байхаар айгу муу харагдаад байдаг байхгүй юу.
Тэгээ миний юу бүх өмсөхгүй байсан шалтгаан ер нь тэр юм билээ шүү дээ. Би өнөөдөр плаж өмсөхтэй ойлголоо. За тэр чинь ингээд нэг цул юм арч хийсэн байгаа шүү дээ. Тийм болохоор ингээл тохирох таарах инээ тэр гэхгүй зүгээр углаал болчихж байгаа байхгүй юу? Юу бүх өмсөхөөр л ингээл би агүй олон хуц цайл өмсч үзэл тэгэл дургу өрөөл юбгээ тайлаа хайчдаг гэсэн байхгүй юу? Тэрсөө л ингээд дээдл доотлоо тохируулах агүй ядаргаатай байсан болохоор өмсдөг байсан юм гэдгийг мэдлээ. Плажтай юм шүү. За 100 тэгээд гоё плаж өмсөд төсөөдөө готл мэтэл өмсөд. 100-ны сар 6 биш дээ. Тэгэж байна. Би төсөөдөө готлыг чадахгүй байхаа хэдэн плажиндаа нэг жоохон салхи оруулах гэж бодож байна энэ 100. 100 дууслаа хөөе. Өдрөөс 100 болж ийн хөөе. Өмнө чинь амар хүүтэн тэгэл амар бороо шороотой тэгээд үер мүертэй ер нь бол гадуур нэгтгэж гой ховц өмж гарахааргүйсэн шүү дээ. Өнөөдөр өчигдрөөс эхлээд л нэг юм арай гайгүй зунуудаа л гэмээр халуун болж эхэлж шүү дээ. Тийм. За. Ойлоо бүр ядарсан байж өчигдөр бүр хамаг энерги. Яа өчигдөр хоёлаа 4 цаг ярьсан гэдэг чинь 2 анги бол зоолттой битсэн бохгүй юу те болно. Битсэн гин хийсэн бохгүй юу? Хийсэн. За. Өнөөдрөөхтэй хоёлаа сэдвээс хаазаахгүй гоё ярина. За тэгдэг. Тийм. За тэгээд тийм палаж өмснөрөө чи их ярихгүй юу? Хоо лейдис хөөштэй тэргээд. За миний их шиглэн бөгөөд та бүхэнд санал болгох эхний кино бол Addams Family. За энэ кино бол зүгээр peak romance-тэй. Эннээс илүү гарах романтик кино гэж байхгүй. Гэж би бодчих. Гэтэ ингээд нэг айгүй олон хийгдсэн кино. Хамгийн алдартай нь ер нь бол 92 онд жилүүдэд хийгдсэн хэлбэр 1 2 гэдэгтэй. Сүүлийн үеийн кинонууд нь одоо нэг анимашн дээр нэг Wednesday энэ төр бол яг нэг 90 оныхыг бол яг ингээд recycle хийчихсэн. Ерөнхий vibe нь бол яг тэр шиг 60-аад онд хар цагаанаар хийгдэг бүр юм цуврал байсан байхгүй Addams Family-гийн. Тэр нь бол яг ингээд зохиолтойгоо адилхан нэг юм хөөрхөн юм quirky юм хөвгчлөлтэй. Хамгийн сонирхолтой юм нь ингээд гол дүрийн хоёр ээж аав хоёр нь Morticia Gomez хоёр. Тэр хоёр зүгээр биед үнэхээр хайртай. Тухайн үед одоо нэг кино хийгдчихсэн. 60-аад онд бол ингэж ихнэр нөхөр хоёр ингэж биендээ юм чин сэтгэлээс ийм гоё романтик биендээ хайртай байна гэдэг нь ингээд ер нь тийм байдаггүй гэрлэлтэнд байдаггүйс үзэгдэл. Addams Family чинь тухайн үеийнхээ нийгэмд ер нь бол ингээд байх ёсгүй гэж үзэгддэг байсан зүйлүүдийг ингээд нэг гэр бүлээр овоолчихсан маягийн баггүй юу? Тэгэж бодоод ингээд бусад энэ үеийг харуулсан кино антрыг бодох юм бол зүгээр эхнэр нөхөр хоёр бие биетэйгээ зүгээр л байнга хэрэлдчихэдэг. Хэрүүл нэг юм амар ноцтой том юм дээр би ч гэсэн зүгээр нэг юм хэрэлдэхийн тулд хэрэлддэг. Тэгэнгүүтээ ингээд тухайн үеийн киноны сериалуудыг чи санаж ивэл ингээд нэг юм болчонгот ингээд дундуур нэг юм амар инээдэг ингээд үдж байгаа зэрэгтэл үзэгчт нь ингээд инээдэг хэсгүүд айгүйх явагддаг штэ тий. Эхнэр нөхөр хоёрын хэрэлдэж байгаа эсвэл ингээд ямар нэг юм болж бүтгүй юм болжоод тохиолдлууд дээр ингээд үзэгчт нь ингээд инээж байгаа дуу гардаг байхгүй юу. Тэгээ би тэрийг сонсох болгонд ингээд миний дотор ингээд ардс хийдэг ингээд яагаад ийм амар муухай юм дээр инээгээд байгаа юм бэ? Яагаад ийм эвгүй юм дээр ингэж инээлгээд байгаа юм бэ гэх. Тийм болохоор би ерөөсөө тэр үеийн киног үздэггүйсэн байхгүй юу? Тэр үеийг зургалсан кинонуудыг. Тэгсэн чинь нэг удаа манай дүү Addams Family үзэж байгаа. Би дундуур нь хальт харцдаг байхгүй юу? Тэгснэ хүү чи ямар эвгүй юм үзэж байгаа юм гээд би хэлсэн чинь үгүй ээж хаа чи энийг хинээс нь үз. Жохон дурамчхан үзсэн байхгүй юу? Гэтэ амар таалагдсан. Энэ бол нэр үнэхээр peak romance. Үнэхээр гэж би бодож байна. Чиг тэнийг үзлээ тий. Би сүйд л Wednesday л үз. Гэтэ энэ яг цувралыг бол ерөөсөө үзээгүй. Надад тэр Wednesday ерөөсөө таалагдаагүй дээ. Би эхний 1 2 анги л үзсэн баг. Юу ч гэмээр юм тий. Шал өөр гэх юм цаашаа ер нь бол охин дээрээ төлөвлөрж гардаг байхгүй юу? Гэтэ киноных нь ерөнхий vibe ингээд ерөнхий нэг тийм одоо юу гэх үү уур амьсгал гэх үү тий. Тэр нь болохоор яг энэ 90 оныхыг бол recycling гэж гисэн нэг тийм креатив юм байхгүй. Надад бол 60 оныхон тийм гоё юм уу тий. Тий, надад бол яг 90 оныхоос илүү 60 оныхан таалагддаг. Гэтэ 90 оных нь илүү алдартай. Яагаад тэгэхээр ингээд арай нэг тийм spooky, арай нэг тийм quirky гоё. Гэхдээ 60 оныхыг нь бол үзхийг би хүмүүст илүү зөвлөж байна. Тэгвэл би 60 оныхыг үзье даа гэж. Нуусаа хичнээн ингээд цувралч гэсэндээ тийм анги болгон тийм амар урт биш. Нэг эпизод мэдээ гэдэг. Хэдэн минут гардаг? Нэг 20-од минут, 20 минут тийм урт биш ээ. Хамгийн сүүлд үзсэн сериал маань тэр юу штэ нөгөө нэг
Penthouse шүү дээ. Би тэрний 1 2 дугаар улирлыг нь ингээд Японд бүр ингээд юу ч хийх юм байхгүй уудцсан хэвж байхдаа 4 өдрийн дотор үдчих дуусаад надад ч тэр таалагдаагүй л дээ. Би яасан санацгүй. Эсвэл юу үзсахгүй энд ирээд би аль орчин удаан гүнжил гэж монголоор орчуулад байгаа. Нүмүрээ явна. За салон аймлаар хүмүүс юу гэж орчуулж гэж байгаа юм бол тэр олон ангит кино 16 ангитай кино гүцэхгүй солонгос драма. Тэгээ тэн дээр гардаг нөгөө нэг Кимсумин гэдэг гол дүрийн жүжигчин, эрэгтэй жүжигчин. Чи тэрийг нэг юм онгор нүдтэй жүжигчин байдаг. Нөгөө нэг одноос ирсэн миний хайрт гэдэг атлаа гэдэг юм мэдэх үү? Мэдгүй. Чи надад дараа дургийн явуулчих. Тэр жүжигчинд би нэг туртаа байгааг байхгүй гэсэн чи сүүлд яг энэ кинонд таасан ч амар аястай залуу байлээ. Тэгээ царай амар ингээ бэби царайтай болохоор нэг юм гоё харагддаггүй байсан ч амар сүүлд энэ кинонд үзсэн чи жүжиглэлт амар сайжирсан. Тэгээд амар гоё уйлаад үзсэн тэр кино бас. Үзээрэй. Хөөрхөн юм лээ. Яагаад уйлуулдаг кино? Яг юм хайр дурлал хоёр хүний би одоо гол дүрийн эмэгтэй нь болохоор амар баяа айлын эмэгтэй ахгүй юу? Ингээд өв зал амжлагч бүр ингээд мангар баяа айлын хөлт жирийн айлын залууд хоёр биендээ дуурлаад тэгээ тэр хоёрын хурмын амьдрал ингээд бүр сүрээ тэгээ сүржээс хурмын амьдралаа авч үлдээд тэгээ ер нь ингээд юм хит фантастик юмнууд гарахгүйгээр энгийн өдөр тутмын амьдрал чимжтэй ингээ хөгжилтэй юмнууд сайг гардаг. Гэхдээ нэг тийм амар сүртэй амьдрал бодогдуулаад ингээд ахын байхгүй. Тухайн үедээ үзэл жоох уйлж байгаа л тэгэл мартчихна. Ер нь солонгос драмууд тийм шүү дээ. Яг нэг юм зөвхөнд үлдсэн кино надад одоо л алгаа. Тэрнээс солонгос драм бол зөндөөл үзчихсэн. Тэгээд бүгдээрээ тухайн үедээ л тэр нөгөө нэг гоблиныг үзсэг юм уу? Тэрийг үзсэн шүү дээ. Тэгэл бас уйлж байгаа л дууссан. Яг нэг гоблин үзээд уйлсан. Тий. Яар сэн тэр уйлахаар юм байсан юм уу? Байлгүй энэ чинь хоёулаа өгч байгаа гэдэгтэй. Эхлээд Кимши өгөхээ дараа нь нөгөө нэг Жин таг гэж өгөхээд тэгээд тэр чинь өгөхээр нь л уйлаад байгаа юм шиг. Өгөөл амлаад уйлаад буцаад өгөөл уйлаад. Тэгээд тэрийг хараа хамгийн гол нь тэр киног найруулагч тэр шүлэгнүүдэд амар гоё бичсэн. Солонгос хэл мэддэг хүн үзэх юм бол тэр бүр ингээд тийм шүлэгнүүд нь айгүй гоё. Өөрийгөө шинбоо гэдэг чи юу гэсэн үг юм монголоор? Бэрнэ лөө. Окей. Сүт бүсгүй гэж ярьдаг уу? Мэдгүй штэ. Би наад өвгийн солонгосоор нь мэдгүй штэ. Окей, монголчууд тэрийг юу гэж ярьж байсан? Англичууд юу гэж ярьж байсан? Сүт бүсгүй гэж ярьж байсан тий. Тэр чинь өөрийгөө ингээд мэдхгүй байж байсан тэр одоо туггэбийн би гоблины сүт бүсгүй гэж хэлдэг үү? Яна би юу яриад байна ойлгочноо. Англи сабтайтлтай үзсэн болохоор яг Bride гэдээсэн штэ. Сүт бүсгүй гэхин цаашаа яг гэрлэгч байгаа эмгтэйгээ хэлдэг өстэй тий. Тий, харин тэрийг юу гэдэг юм монголоор? Гэр гэхэр чи биш үстэй ч. Гэр гэхэр чи гэрэлцсэний дараа сүү тавьсан гэхэр чи сүү тавьсан бол хэлнэ. Гэтэ энэ хоёр чинь тийм юм байхгүй зүгээр гэрлэгч тий. Гэрлэх гэдэг утгаараа л хэлээд идэг өстэй тий. Тий, тэрийг монголчууд юу гэдэг? Асуудалтай юм. Хөөшөө нэрээ юу гэдэм бол би ингээ янз бүрийн юм хурмын дөрсөө явж үзег болохоор нэрээ хурмын яслал дээр ядаж юу гэж хэлдгийг сонсч байсан бол мэдмээр юм. Тэг даанч явж үзег болохоор. Гэхдээ зэнийг заавал хурманд явж үзчихэж мэдэх хэрэгтэй юм уу? Зөвхөн л мэддэг байх хэрэгтэй. Хурманд очиод үзсэн бол ядаж тэгж хэлдэм байлээ гэсэн нэг юм ингээ толгойд байх байхгүй юу. Гэтэл нэрээ тийм орж үзээгүй сонсож үзээгүй үг байгаа байхгүй юу. Харин гоё. Гадаад хэл дээр кино үз, сабтайтлаа кино үзэхийн шал тал нь юм бэлээ. Одоо яг хоёлаа ингэж нэг үзсэн киногоо ярих гэдэг штэ. Хоёлаа ингэж монгол хэл дээр үзсэн байл амар ярин заяа. Тэгсэн чи. Чи болохоор ингэж англи сабтайтлаа үзсэн. Би солонгос хэл үзсэн болохоор ингэ агуулгыг ойлгоод байгаа харин нарийн ширийг ярьж чаддгүй юм байна. Баларсан. Гэтэ үгүй киног заяа сабтайтлаа үзэхээр илүү давтаа үзэх бүр тэнэг заа. Хичнээн тэр даван сайн байсан ч гэсэн ингээд нэг л муухай заа. Тэр жүжигчний ингээд гой жүжиглэлтэй гой гаргаж ирч чадахгүй байгаа байхгүй юу? Тий. Тэгээ би одоо гайхаад байгаа байхгүй бол дээр үед ингээд бүхэл киног дандаа юутай давтаа үздэг гэсэн штэ. Гэж бодонгоо тэгээ тухайн үед тэгээ гоё л яагаад идэг гэсэн ямар сони ингэ. Гоё штэ. Гэтэ яг ингээд нэг юуны үндэсний телевизэн доо оруулдаг хүмүүсийн хоолойнууд амар гоё заяа.
Би болохоор ингээд Японч юм хятадч юм уу нэг тим хэлтэй кинонуудыг бол гоё ингээд дуу оруулахтаа үзэх нь надад илүү гоё. Тэгээд өөр кино солонгос драмаг ч юм уу ингээд Монгол телевизээр үзэж байгааг бүр яаж чаддаг юм бэ? Үзэж чаддаг юм аа. Тэрийг санагдав. Надад бол давтай бол ямар ч улсынхаас амар тэмийг сонсогддог. Бидрэг хөөгдөж. Тэгээ ярьчихсан үргэлжлүүлье. Оо тий ямар кино ярьжлаа? Чи ярьжсэн шүү дээ. Үгүй чи нөгөө нэг Гоблино ярьжсэн шүү дээ. Тийм тий. Тэгээд уйлал үзэдсэн гэж хэлсэн шүү дээ. Миний үзээд хамгийн их уйлсан кино нөгөө нэг литр нулимс гэдэг Япон кино. Тэрийг ярьсан шүү дээ. Одоо дахиад юм уу? Ага тэрнээс өөр уйлсан кино байхгүй юу? Титаник дээр л нэг удаа уйлсан. Өөр нэг уйлсан юм санагдахгүй байна. Чи тэгтээ Гоблиныг үтчихэд уйлаагүй бол барахтай юмд уйлдгүй юм байна уу? Тийш дээ барахтай юмд уйлахгүй. Гэхдээ надад нэг тийм юу санагдаад идэг гэхээ ингээд өгөө хичнээн өрөвдөлтөө ч гэсэндээ ингээд нойлохоор өрөвдөлтөө биш гэхгүй. Би ч олимпийн нээлт үзэл үлээд байгаа юм шүү дээ. Яа тийм амар уйхаа юм бэ. Гэхдээ мэдгүй бүр ингээд би наадам үзэхэр зүгээр тэр морь малыг хараад л үлээд байдаг шүү дээ ядаргаатай тий. Ажил үзэхгүй байсан дээр гэж боддог заяа. Би бүх нэг хэсэг хөл бүх үзээд бас уйлж мэлж юм шүү дээ би. Яа би өстө тэнийг юм байна. Яа ч Гүмитгээд амар сэтгэл хөдлөөд юм аа. Тэр морь бүр амар юм билий. Би за ингээд сэтгэлээсээ тавьсан. Тэгээд кино үзэхээс уйлнаа. Монгол кино үзсэн. Сүүлд би ямар монгол кино үзлээ. Фантастикийн кино үзсэн. Тэр нэг зураг гэх хүмүүс амар яриад харна. 2018 онд гарсан хамгийн ихнийхэн юм үзсэн. Тэгээ надад дахиж үзэх нэг сонирхол төрөөгүй. Тэгээ тэр чинь мөр амар сая энэ хідэн гарсан юм бэ? 3 гарсан баха. 3 гарсан уу? Үзсэн үү чи? Үзээгүй штэ. Гэтэ тэр 6-аас ч болоод би Дүүн 2-ыг VIP-д үзэж чадаагүй. Тэгээ VIP танхимын бүх цагуудыг энэ дээр 6 3 гэдэг кино чи авцсан заяа. Тэгээ би Дүүн 2-ыг би энгийн танхимд үзэж байгаа байхгүй юу. Тэгээд ингээ энгийн танхимд үзэхээр ингээд ядаргаатай байдаг юм ингээд хамт үзэж байгаа эргэн тойрны хүмүүс ингээд кино үзүүлдэггүй амар төвхтэй юм уугаад юм яриад юмаа амар шажигнуулж идээл уцаар яриад ингээд амар ядаргаатай байдаг байхгүй юу. Тийм болохоор ингээд жоохон илүү төлөвч гэсэндээ VIP-д үзчихвэл ингээд яг кинондо төвлөрөөд ингээд үзэж болдог байхгүй юу. Хамт үзэж байгаа хүмүүс нь ч гэсэн ингээд нэг тийм илүү дотоо тийм анхаарал хандахаар үйлдэл гаргадаг байхгүй юу. Тэгээ би тэрийг үзэхэд бол амар хэцүү л үзсэн. Гэтэ яах вэ? Тэгээ би тэр зураг гэдэг тэр киног чи өстө балаа малаа гэж зүгээр үгээ хэлсэн шин. Бүр бүх цагийг авцсан байгаа юм чин за. Тэгээ мэдгүй тэрийг нэг юу яагаагүй. За ер нь үзэл үзэндээ гэхдээ нэг тийм миний тайпын кино шээс. Тэгээд хамгийн сүүлд үзэж өглөө уйлсан монгол кино болохоор нөгөө багуулгасан гэдэг кино байсан. Чи тэрийг үзсэн үү? Сая дэлхийн нэлээд олон киноны наадмаас бас айгүй шагналуудаар аваад. Үгүй би тэрийг үзэж чадаагүй шүү дээ. Уул нь үднэгээ бүр яг юм уугаа авцсан байсан чинь. Тикет энэ төр авцсан байсан чинь яалаа. Ямар ч хэсэг нэг юм болол би явж чадаагүй. Тий. Би түрүү энэ өвөл ээжтэй хамт үзсэн. Тэгээд амар уйлсан. Ер нь бол яг гоо ингээд таг би бүр ингээд миний мартцсан байсан өнгөрсөн амьдралыг тэр кинон дээр харуулчихлээ л дээ. Тэр нөгөө нэг амьдрал нь зураг авалт тавилт мавилт нь яг бүр ингээд амар рил бүр яг ингээд баримтат кино үзэж байгаа юм шиг заяа. Тэгсэн ирнэ ингээд юмныхаа донжиг ингээд амар олцсон. Хөрхэн кино байсан. Тэгээд би нэр тэрийг үзэрэй гэж хэлж яас тэрийг үзэрэй. Тэгээд хоёлаа нөгөө нэг өчигдөр баахан боловсрал ирсэн шүү дээ. Яг боловсрал ямар ч гол вэ? Боловсролын салбар ямар байгаа вэ гэд. Тэгээд тэр кинон дээр бас нөгөө нэг хамгийн гол point өгч байгаа нь болохоор яг энэ боловсрал яг бидний яг энэ харах байгаа амьдралыг эргэлтүүлж одоо энэ боловсрал яг энэ зам болно гэдэг тийм сэдвийг харуулж байгаа байхгүй юу? Бидний яг амьдрал тэн дээр харагдаж байгаа. Тэгээд энэ кино нэрээ Монгол хүмүүс ер нь гэр бүлээрээ сууж агаад хүүхдүүдтэйгээ ээж аавууд нь хамтдаа ингээд суугаад үзээсэй гэж би юу үзмээр юм байна да гэж бодсон. Чи бас үзээрэй. Миний сууд үзсэн монгол кино ч нөгөө нэг Монгол гээд кино штэ нөгөө манжин дарлалын үеийг харуулсан. Тийм би тэрийг бас үзээгээд уугийн л амар сонсон. Дуу 8 хит болсон те.
Тийм. Тэгээ яг ингээд төсвөлд нь миний бодсон бод нэг хүн бослого гарах гад өөрчлөлт хийх гэдгийг ингээд дагуулах гад бүтлгүүтээ дуусж штэ тий. Хичнээн хүн ингэж оролдоод бүтлгүүтээд хичнээн хүн амьдралаараа тэнцэн тавиад бүтлгүүтээд ингээ яаж олсон юу юм бэ? Эрхчлөө юм бэ гэдгийг бол ингээ амар бодсон. Тэгээ тэрний дараа Монголоосоо явахаас ингээд хамаг чадлаараа оролцож байгаа өөрийгөө бас нэг жоохон завхаа гэж бодсон ч гэсэндээ тэгээд за одоо ямар 100 жилийн өмнөх штэ гэж бодоод. Тэгээ тэр киног үзэхэд нэр амар сайд байсан. Тэр бод нэмэхээр гонхтой байсан. Тэр киног дээр үзье. Тэр хин блэ тэр ах чам. Ярих гад байгаа хүлээ мэддэггүй. Гол дүрийн жүжигч. Мэдгүй би мэдгүй. Тэр чи их нэртэйгээ цогтсон. Нөгөө би юу хийчихвэ гэдэг мөн билүү нөгөө нэг чүднэс зураад Монголоор би юу хийчихвэ гэдэг. Мөн үдээ тэр. Мөн. Бас нэг олон анги сериалууд хийсэн байсан. Тэгээ тэр нь амар флог тимээр яваадсан шүү дээ. Найз нь ингээд тэр өөрөө ингээд өмгөөлөгч юм шиг байна. Тэгээд хүний өмгөөлөгч ингээд дайчгүй залуу багынхаа найзуудтай за энийг ярихаа билээ яа. Юу ярих гэдэг юм бэ? Гэтэ надад тэр ах таалагддаг юм аа. Таалагддаггүй. Тэр чинь жинхэнэ ингээд хамгийн өдгөлэн төгс Монгол ирэх үе юм шүү нэрээ. Жинхэнэ Монгол ирэх үе тэр ах бодогдоод гэдэг юм аа. Гэрээ нэрээ нөгөө өмнөд англи нэрээ надад нэлээд хэдэн хүмүүс юугаа ханлаа ингээд хувь чадаар хэлсэн баггүй юу? Тэгсэн чинь яг ингээд эмэгтэй найзуудаас маань 3 за ингээд хүүе эн чинь яг манай хадам аав юм штэ гэж хэлсэн за амар сайдсан тэгээд ингээл өнгөрч байгаа юм чинь. Тэгсэн чинь нэг нь бүр амар инээдтэй зана. Эгч минь та одоо хүртэл ганцаараа явсных сайн хүнтэй л сууд юм шиг. Тэгэл нөгөө бас ингээл эрэгтэй найзуудаа сонсолж байгаа штэ. Йоо арай эр хүн юм байгаа татаа яа тийм энэ төр гэл заяа. Энэ бол жинхэнэ Монгол эр хүн биш ээ ингээл тэгж нөө эсэргүүцэж ашгүй тийм. Гадаад байгаа найзууд болохоор тэд нар бас айгүй хурц юмуд хэлсэн заяа. Хамгийн их хэлсэн юм бид нэр ингээд Монголд очиод амьдарч чадна гэж бол ерөөсөй бодохгүй байна гэдгээ бүгдээрээ хэлчихсэн. Ер нь эргэжтэйч гэлтгүй эмэгтэйч гэлтгүй ер нь ингээд Монгол хүмүүсийг ямар хуу байна сонсож байхад тий зарим нь бүлийнхнийхээ арай марай хүртэл сонсож байхад ингээ Монголд очиод хүн шиг амьдарч чадна гэж юусоо бодохгүй байна. Ингээ хүний нийгэмд амьдарч байгаа юм шиг амьдрна гэж бодохгүй байна гэж хэлсэн хүмүүс нэлээд идэсэн. Тэгээд зүгээрээ тэгээ хүн чинь ерөөс 14 оны дотрол тасна. Тэгэл нэг мэтгэд тасаал өөрөө дунд нь ороод тийм болцсон заяа. Тэгээ би яг өөрийнхөө буцаж ирснийг бодсон чинь Монголд ирээл ерөөсө 2 хоноод л тэгээ би найзтайгаа уулзаж байгаа байхгүй юу. Тэгэл манай найз намайг за Монголд иртэл ямар байна гэсэн чинь миний хэлсэн юм амар шороотой санагдаж байна за. Тэгэл ингээл тэрэ мэрийг эргүүлж бодоол гэсэн чинь нэрээ манай монголчууд даа гэж бодоол тэгэл. Тэгэл одоо тэгэл бодит байдлын юм да. Кино ярьжсэн аль Монгол яриал яах гэдэг юм бэ гэж. За дараагийн киногоо яриа заяа. За миний дараагийн санал болгох кино болохоор Megamind гэдэг анимашн. Хэд ч үзсэн өөддгөө үнэхээр гоё кино. Өчнөө олон удаа үзнээ дараа энэ кино юу хэлэх гэсэн бэ гэвэл ерөөсөө л хүн өөрийгөө олж мэдэх хэрэгтэй юм байна. Бусдын эсвэл ингээд нийгмийн чи ийм гэдэг юмд итгээд байх биш. Яг өөрийгөө ямар хүн юм бэ гэдгийг олж мэдэх хэрэгтэй гэж бодсон. Одоо нөгөө гол дүрийн нөгөө Megamind шүү дээ, тий. Том толгойтой цэнхэр залуу. Тэр чинь яг үндэ тийм муу залуу, муу хүн ерөөсөө биш. Хоригдуудаар өсгүүлдэг шүү дээ, тий. Тэд нар хичнээн ингээд энэ муу зүйл ингэж одоо хулгай дээрэм хийх сайн гэж заалгаж өссөн ч гэсэндээ яг үндэ ингээд өөрөө муу юм хийхээрээ тэрэндээ жоохон бахта гимшиж байгаа нь яг гардаг байхгүй юу? Өөрийгөө яг тэрийг мөн чанараараа хүнийхээ өөрийнхөө мөн чанараар ингээд энэ муу зүйл шүү гэдгээ мэдж байгаа ч гэсэндээ зөвхөн нийгмээс ингээд байнга дандаа муу гэдэг өөрийгөө ерөөсөө тийм засаж харуулах боломж олгодоггүй. Тэгээл ерөөсөө за би муу байхтай сайн юм байна гэж бодоол тэгэл тэр чигээрээ юм вилэн байх замыг сонгоцсон. Гэхдээ Роксантай уулзраад заавал ингэж муу хүний дүрд тоглоод байх шаардлагагүй маань яг би өөрөөхөө байж болох юм байна гэдгээ мэдэнгүүтээ шал өөр болж хувирдаг штэ. Энэ бол ингэж ихэнх peak character development заяа.
үзэх юм бол амар гоё. Би бол энийг уйлж байгаагүй. Гэтэ яг нэг Роксанд хаягддаг хэсгийг үзэх тоолонд ингээл яг ингээд дотор батж байгаа юм шиг амар эвгүй болдог. За бүр ингээ амар өрөвддөг. Энэ нэг өөрийгөө бүр яг өөрийнхөө мөн чанарыг зүгээр л төрхөөс л одоо би бол муу гэд ингээ кодлцсон. Гэтэл яг нөө зүрх сэтгэл нь болохоор тийм биш байгаад байдаг. Тийм. Тэр хоёрын зөрчилдөөнөөс өөрийгөө ингээд гадны нөлөөтэйгэр ч юм уу тэгээд гадны тусламжтайгаар тэрийг ингэж тэр хоёрын ялгааг нь олж хараад тэгээд өөрийгөө дахиж ингэж шинээр бүтээж байгаа. Тийм агуулгатай болохоор гоё. Гэтэл эсэргээрээ заяа. Чи багийн кино мэдэх байхаа нэг In the Mood for Love гээд Хонконг кино. За мэдгүй хаа. Нэг 60-аад онд гарсан ингээд нэг эрэгтэй эмэгтэй хоёр байдаг. Тэг хоёулаа гэрэлсэн гэсэн чинь тэр хоёрын эхнэр нөхөр хоёр нь явуулдаад араар нь тавиад. За. Тэг энэ киног үзээд ёо гэж батсан за. Нэг хоёроосоо ялгаатай одоо тэр гол дүрийн хоёр бие биедээ ингээд яг хайртай болж байгааг нь үзэгч нь ингээд шууд мэдэрч байгаа байхгүй юу ингээд харуус ойлгомжтой заяа. Гэтэ хинэн яг тэр хайраа ингээд би энэ хүнд сатагдаад байна, би энэ хүнд хайртай болоод байна гэдгийг илэрхийлдэггүй. Тэр днөгөө нэг тэр хэсгийн л санаанд ороод нэг юм бороо орж байгаа гудамжинд гэдэг юу яаддаг. Тэр кино мөн л юм шиг байна да. Энэ хоёр ч ингээ би биэндээ ерөөсөө үйлдэл хийхгүй байсаар агаад ер нь бол хоёр тишээ болчдөг байхгүй юу? Энийг харахад л нэрээ амар муухайсан. Өөрийн гэсэн нэг controversial үзэл бодлоо хэлчихье гэхгүй юу? За. Араар тавих байгаа бол биш үү? Зүгээр салчаач. Тэгээд нэг юм guilty мэдрэмж аваад би муу юм буруу юм хийгээд ингэхгүй зүгээр сайхан дураараа сайхан яваач гэж хэлмээр байгаа байхгүй юу? Гэхдээ наа чи яг тэгээд яг хүний хүслээр болдог юм биш ээ. Яг ядаж ингээд араар тавих гэдэг байвал ингээд эхнэртэй ч юм уу нөхөртэй ч юм уу хэлээд ингээд чи намайг бүр ийм бодолтой болтол ингээд надтай харьцаж байна. Энийг нэг бол засан, нэг бол болий гэдэг ярилцах хэрэгтэй байхгүй юу? Араар тавил нь одоо нөгөө тал нь нөлөөлөд байна гэж бодоод байгаа юм уу? Одоо ингээд төсөөлөе за одоо ингээд би байлаа ингээд манай нөхөр байлаа заяа. Тэрийн харилцаанд ингээ ямар нэгэн асуудал үүсч гарснаас болоод надад ёо би энэс өөр хүнтэй болмоор байна. Энэс өөр энэ асуудал байхгүй нэг харилцааг үүсгэмээр байна гэж бодоод ингээд өөр хүн байсан бол гэж бодоод ер нь бол нэг тиймэрхүү юмнаас нэг араар тавилт үүснэ гэж би бодоод байгаа байхгүй. Зүг зүгээр байж байгаа л зүг зүгээр ингийн сайхан харилцаанд байж байгаа л гинт нэг өдөр би араар тавьмаар би өөр хүнтэй болмоор ингэж бодохгүй шүү дээ. Ямар нэгэн харилцааных нь нэг юм байгаад л тэрийг давж гарч чадахгүй хоорондоо ярилцаж ойлголцож чадахгүй болоод тэрийг засах аргаа ингээд гаднаас өөр хүнээс хайж эхлэв шүү дээ. Тэр чиний л араар тавих бодол. Тэрнээс ш одоо зүгээр яжаал араар тавьчихдаг байхгүй юу гэж. Бэгээ тийм амир юм гэж юу ийсэн. Тийм тэр чинь тэр өдрийн тэнгэр байхгүй юу? За бэгээ. Одоо тэгээ миний логикоор бол одоо ингээд надад ийм болоод хам бол би ингээд нэг бол ингээд нөхөртөө хэлээд ингээд за ийм болох гээд байна. Хоёлаа энийг ярилцсан юу болоод байгааг ингээд шийдвэрлэе гэж хэлэн. Тэгээ хэрвээ болохгүй хам бол ингээд би ингээд хуулийн дагуу гэр бүл болсон хүний араар тавиал ингээд би өөрөө энэндээ амар сэтгэлээр унж амар эмзэглэх байхгүй юу? Тэнгүүд тийм болгож өөрийгөө ийм амар сэтгэлийн ийм зовлонд байлгахгүй тул зүгээр л нэг бол энэ асуудлаа шийдээ, үгүй бол салъя. Би бол ер нь нэг тийм хүн хэлэх хүн баггүй юу. Хүмүүс ингээд тэгээд зүг зүгээр байж байгаа л араар тавьд юм уу те. Тэр юу гэсэн үг вэ гэхээр миний хэлэх гээд байгаа санаа. За хоёр хүн ингээд амьдарч байгаа штэ тий. Тэгээд нэг нь одоо харилцаанаас урагчж штэ тий. Тэгэхээр урваагүй нөгөө зүгээр одоо харилцаанда зүгээр байсан нэгнээс болоод тэр хүн явж байгаа юм шигээр ярьдаг нь өөрөө амар буруу заяа. Яг ингээд араар тавьж байгаа хүмүүс өөрсдөө тэр араар тавилтаа яг тэгж хамгаалдаг. А нөгөө хүн ч гэсэн яг тэр мэдрэмжийг авдаг. За би энэ хүнийг яач юу? Яагаад энэ хүн ингээд намайг араар тавьчих гэдэг энэ бодол өөрийгөө буруутгаж эхэлдэг. Тэгэхээр нөгөө нэг араа тавилтын талаар ингээд сэтгэл зүйн ингээд коучинг илүү төдөө гэр бүлийн одоо төлөвлөлт энэ төр хийдэг энэ сэтгэл зүйчийн хүмүүсийн хэлдэг зүйл нь болохоор тэр хоёр хүний харилцаанаас үсэж ийм байсан учраас 3 дахь хүн орж ирээгүй. Ямар ч харилцаа 3 дахь хүнийг зүгээр тэр хүн одоо шууд сонгож өөрийнхөө амьдралд оруулж ийн гэсэн үг. Тэр ерөөсөө та хоёрын харилцаа болоогүй учраас дараагийн хүнийг олж авч ирж байгаа асуудал ерөөсөө биш байхгүй. Тэрийг ингэж
Үгүй тэгээд харилцаа нь ингээд зүг зүгээр байж байгаа л ингээд гинт араар тавиал явчихна гэсэн үг юм. Зүг зүгээр яж байгаа л one night хийгээл зүг зүгээр найзтайгаа ууж ахтал нэг юм хитэ харж ирэл тэгэл тэр хоёр цаашаа ингээд юу болж байгаа. Нэг шүн, хоёр шүн, гурван шүн. Тэгэл тэр нь ингээл явдаг байхгүй юу? Тийм байт юм уу? Үгүй тийштэй кино минь үзэлтэй. Тэгээд байгаа эцтэй. Үгүй наа чин кинон дээр бол тийм байж байгаа. Гэтэ бодит амьдрал дээр зүгээр л ингээл зүг зүгээр аз жаргалтай ингээ сайхан амьдарч байгаа л нэг өдөр зүгээр л би араар тавьмаар ингэж бодоол араар тавьчихна гэж. Үгүй бодит амьдрал дээр тийм байх юм уу? Тийм харин бодит амьдрал. Энд чинь амьдралчтай хүний амьдрал байхгүй. Паах. Тэгээд гэр бүлтэй хүмүүс ягаад цаг найзтайгаа гарлаа болох гэхэд ингээд амар цаг гаргаж оруулдаг тэрэн дээр амар дургу байдаг гэдэг энэ шалтгааны өртөөсөө л энэ ахгүй юу. Гэр бүл араар тавил хууралт гэдэг зүйл чинь хаан ч ямар ч үед үүсэх боломжтой гэж байдаг. Тэр ингээд нэг. Үгүй тэгвэл тийм амьдралаар амьдраад байх хэрэг тэгвэл юу байгаа ингээд энэ хүн намайг араар тавьчих үедээ яана гэж бодож нөгөө хүний хардаж цагдаж амьдрна гэж юу ийсэн. Окей, хардаж цагдаж амьдрахгүй шүү дээ. Харин тийм болохоор зүгээр тийм асуудал үүсгэс урьдчилан сэргийлнэ гэж байхгүй л гэж байгаа байхгүй миний хэлж байгаа санаа. Одоо араар тавих гэдэг шиг байна те чи тэр юм болоод тэгээд би араар тавихаа мэдээд байгаа юм шигээр одоо энийг урьдчилсан сэргийлнэ гэж байхгүй. Ямар сони хүмүүс чинь ямар сонин бодолтой амьдрт юм бэ гэхгүй. Тийм. Тэгэхээр одоо чи битэрийн харилцаанд ямар нэг асуудал байсан учраас дараагийн хүн орж ирсэн гэсэн үг биш. Хүмүүсийн амьдралд ингээд төрөл бүрийн асуудлууд байна. Асуудал байх болгонд хин нэгэн хүнийг амьдралаа орлоод ингэж байхгүй шүү дээ тий. Тэгэхээр тэр бол худлаа гэж байгаа байхгүй юу? Тэр одоо гэр бүл салалт араар тавиулсан хүний сэтгэл зүй чинь ингээд бүр амар хүн сэтгэл зүй байдаг. Тэгээ дандаа өөртөө ингэж бурууг өгж идэг. Гэтэл яг энэ харилцааг аврах боломж надад байсан байхад би энэ тэрийг ерөөсөө ингээд авраагүй байх гэж бодоод өөрийгөө буруутгаад байдаг. Яг ясам дээрээ тийм биш л гэдэг юм бэл. Уг нь араар тавиулсан хүн биш, араар нь тавьж байгаа хүн асуудал юм биш үү? Яагаад араараа тавиулсан хүн энэ дээр гутрна гэж? Тий араар тавиулсан ч гутрна, араар тавьсан нь бол чинь ингээд ер нь тэгж гутрах завгүй дээ. Амар хаппи яага штэ. Тэр хүмүүс бүрээ гутрах зав байхгүй штэ. Юу ярьж байгаа юм бэ? Гутрах хэвтэй. Тий. Ер нь яг энэ харилцаанаас бол гутрах хэвтэй хүн гутрахгүй тэгээд гутрах ёсгүй нь гутраад гутрах ёстой нь хаппи яваад идэв шүү. Харж хахад. Гиснээс заяа арай би нэг аягүй сони юм анзаараад заа. Ингээ нэг удаа ингээ би нэг залуутай болцсон бохгүй. Тэгсэн чинь ингээ надад бүр ингээд харвас аягүй муухай зан гаргаадсан бохгүй юу? Намаа бүр ингээд чи яваад надад салфетик аваад ирээч гэж хэлсэн за бүр тэгтэл амар муухай болцоонд явж үзээд заа. Тэгээ миний бүр уур хүрээ. Тэгээ би дараа нь ингээд нэг найстай хэлжсэн бохгүй юу? Ингэсэн тэгсэн өстой юм балер заваа ингээл ярьжсэн бохгүй юу? Тэгсэн чинь манай найз надад хэлсэн юм. Наад залуу чинь зүгээр чамайг шалгасан биш үү гэдэг байхгүй. Тэгээ би юу гэсэн үг юм гэсэн чинь ингээд чамайг ингээд өөрх нь гаргаж байгаа занг хэр их төвчгнө гэж шалгасан байна гэлдэг. Тэгээ бид хоёуд нэг юм бодог байхгүй юу? Дараа нь ингээд нэг бас нэг сэтгэл зүйчийн яриаг сонсч ирсэн байхгүй юу? Хүмүүс ер нь болж байгаа үедээ нөгөө хүнийгээ ингэж хатгаж ингэж яг аль хүртэлх занг маань төвчгнө гэж үздэм байна л да. Амар юм бэ хүмүүс ч одоо тий тэгснийгээ дараа штэ тий ингээд за би энэ хүнийг энэ хүртэл нь ингэж дээрлэж ингэж одоо дээрлэж гин хайшаа одоо ингээд энэ хүртэл занг бол энэ хүн төвчих юм байна гэдэг юм а олчлоо штэ тий ер нь бол ингээд элэг барихад ингээд аль хүртэл явахаар байна гэдгийг л мэдчихээн гэсэн үг байхгүй. Тэгчээд ингээд тэгээ ер нь бол нэг тим хийдэг хүмүүс байдаг гэсэн. Ер нь яг за кино ярьжсэн аль гэр бүл. Тэгээ энэ киноны хараа надад хамгийн таалагддаг юм шүү дээ. Чиний би бидээ хайртай болсон ч гэсэн ингээл юу ч хийхгүй байсаар гал ингээл хоёр тал болчдөг. Тэгсээр нэ ингээл би бидээ хайртай чим шиг ингээд гүүчин шиг ингээл би нэг амар олон жил өнгөрсөн дараа ч ингээл бодоол яваад идэг заяа. Надад бүр тэр нь амар утгагүй санагдаад. Үгүй тийм юм. Хүйчийн нөгөө нэг юуг үзсэн нөө Мураками Харукигийн нөгөө нэг 1984. Тэрийг уншааг өөр номуудыг нь олонсон. Тэрэн дээр нөгөө нэг ингээд гал дүрийнх нь Баатар Тенго тэгээд аниме юу нэрийг марцчих. Ийм хоёр
Хоёр би нэг хайрлал яваад идэх заяа. Сүнсээрээ. Энэ хоёр бүр ингээ 3 цуврал нам дуусгачих хамгийн сүүлийн хуудсан дээр би бинтийг уулздаг гэж боддог. Уулзтагаа. Тий. Гэтэ уулзаагүй хүнийгээ яаж хайрлаад яваадсан? Өөдөө би бинийгээ таньдаг байсан. 10 жилийн нэг ангийн хүүхдүүд байгаа хгүй. Тэгээ би бинийгээ зүгээр л ийм охин байсан, тийм залуу байсан гэж бодсон. Тэр үед ингээд хайртай талтай бодлоо. Тэгсэн ирнэ ингээл дараа нь ингээл амьдралынхаа туршид л сүнсээрээ мэдрэл би бинийгээ хайрлаа. Тэр юу гэж байгаа бол тийм хүн байсан да. Тэр яаж байгаа бол энэ яаж байгаа бол гэл ингээл бодоол. Тийм Юу хүмүүстэй ямар юм шүү. хэцүү бэ? Амар хэцүү. Тэгээ энэ хоёрыг уулзж байгаа юм л та. Тэгээ яг энийг нөгөө нэг сэтгэл зүйч хүн болохоор хэлэхдээ яг тэр хүндээ хайртай байсан биш. За хайртай байсан байж болно. Тэр нэг амар галхалуун хайр чинь 3 жил үргэлжилдэг гэж байгаа байхгүй юу? Тэнгүүд тэрнээс цаашаа хүртэл ингээл хэдэн 10 жил ингээл бодоол яваад байгаа бол ингээд яг тэр хүнд хайртай биш. Зүгээр тэр хүнтэй өнгөрүүлж болох байсан одоо амьдрал гэхүү те тэр хүнтэй өрнүүлж болох байсан харилцаанд ингэж төвлөрөөд байгаа. Тэрээс яг тэр хүнд хайртай юу гэвэл биш. Тэгтээ мэдгүй юм хай. Нэг тийм юм тайлбарлаж хэлээдсэн. Гэхдээ ер нь ингэж яг хайр гэж юу юм гэдэг ч бас амар санаа. Чи тэр нөгөө нэг Friends дээр жишээлбэл хамгийн сайн найзтайгаа ингээд Chandler хинтээ ингээд сууж байгаа штэ. Би тэр Friends-ийг үзээгүй шүү дээ баг. Хаа нэг ганц ангил үзсэн. Харин хааны ганд. Гэтэ ер нь Friends-ийг үзэх амар гоё гэдэг юм лээ. Би бас энийг бүх цувралыг үзнэ гэж төлөвлөж байна. Миний тэр Friends-ийг үзээгүй шалтгаан миний үзсэн ганц анги амар тэнэг ангисан байхгүй. Ойрд ч өөр үзэж тийм гэтээ киноны орхотой хүмүүс бүр амар кино үздэг хүмүүс байд юм аа. Тийм биш болохоор мэдхгүй байна. Би яг гэртээ байхдаа гэртээ уулын гэртээ байна л та нөгөө нэг. Жохон бахтай анхаа гэрт тахтаа гэхгүй. Гэртээ зурагттай байхдаа дандаа амар их кино үздэг. Хүмүүс нэг кино хэлэхэд л дандаа үзсэн байдаг гэсэн бохоггүй юу? Одоо болсон ч болцсон. Амжаага кино байна уу? Нөгөө нэг ярьсан кино би бүр тэрийг олоод үзчихмээр байна. Лавцтай юу? Ааха. Тэр киног би бараг 10 хэдэн жил бодож явж ин заа. Гэтэ ерөөсөө олдоггүй. Тэгээд яг сандаг хэсэг нь яг тэр хэсэг гэхгүй юу. Тэгээд тэр хэсгээр нь хайнгууд алан жуман кино гарч ирээ тэг ингээ яг аль нь гэдгийг нь юу юм мэдэхгүй. Ээжээ би бүр тэр хүмүүсийн царай хувцлалт ямар орны ингээд ямар цаг үед тавигдсан бэ гэдгийг ч санахгүй байгаа байхгүй. Осолтгүй л дундад зууны үеэсэн заяа. Нэг яриад хүмүүсийг санаж байгаа хүн байна уу асуух уу гэхгүй юу. Тийм тий. Тэгвэл ярьж байгаа. Тийм. За энэ киноны энэ хэсэг ийм баггүй юу? Хүний зүүн гарын чигчийн уруунд хувь заяаны удлаан утас уяатай гэдэг домог гэдэг штеп. Ер нь бол улсынхаараа өөр жоохон хөлбөртэй. Гэтэ энэ дээр болохоор яг улаан утасны тухай гараад байдаг байхгүй юу? Тэгээ гол дүрийн эмэгтэй ингээ нэг эрэгтэйд амар сайн, амар хайртай. Гэтэ нөгөө эрэгтэй нь бүр өөрөглөө ингээ зүглэж хардаггүй заяа. Нэг удаа нөгөө эмэгтэй чинь гудамжаар явж ягаад яг шүүн заяа. Шүүн гудамжаар явж байгаад нэг үзмэрчтэй таардаг байхгүй юу? Тэгэд үзмэрчэд ингээд нөгөө эрэгтэйгээ хилээд хоёрын хайр сэтгэл бүтгэнүү гэдгсэн чинь нөгөө үзмэрчин ингээд гараар ингээд нэг тохиол нэг улаан утас гаргаал ирдэг байхгүй юу? Ингээд тэр эрэгтэйгийн чинь хувь заяаны улаан утас нь чинийхтэй холбогдоогүй байна гэж хэлсэн чинь нөгөө эмэгтэй амар сэтгэлээр унаал. Гэтэ тэр эрэгтэйг өөр хэн нэгнийхтэй холбогдсон байна уу гэж асуусан чинь тэр эрэгтэй чинь заяаны хантайгаа өвжөө учирсан холбогдсон байна гэд хэлдэг хөө. Тэгэл нөгөө эмэгтэй чинь амар сэтгэлээр унаал ингээл уйлал нөгөө үзмэрчээс ингээд та энийг ингээд аргалаад өгөх боломж авахгүй би энэ хүнд үнэхээр хайртай гэл нөгөө хүн өргөдсөндөө нөгөө эрэгтэйгийн улаан утсыг нь хайчлаад таслаад нөгөө гол дүрийн эмэгтэй гэхдээ ууж өгдөг байхгүй юу? Ширээн дээр байсан нэг лаг бариулаад энэ лаг унтрахаас өмнө чи энэ залуутайгаа уулзах юм бол та хоёрын утас чинь ингээд яг энэ чигээрээ үрдмөх холбоотой байна гэлэн чи нөгөө эмэгтэй нь баярлал нөгөө лагаа барайл гүйжсэн чинь нэг цайны газрын хажуугаар өнгөрсөн нэг хүн аягтай цагаа хоошоогоо цацаад лаг нь унтраачдаг. Би нэг яасан санахгүй. Гэтэ нэг бол ингэж унтраадаг, нэг бол дээрээс нь нэг хүн хувтаа ус хасгацдаг ч илүү. Ямар ч байсан ус цацуулаад нөгөө лаа унтарчдаг байхгүй юу. Тэгээл ингээл сүхэрж унаал, цохирдл уйлал. Тийм. Гэхдээ энэс хойш ингээ бас зөндөө юм болдог. Гэтэ би санахгүй байгаа байхгүй юу. Би бит хоёр ус үзсээр байгаа гэж. Гэтэ тэр зөмбөлөгч бас тийм амар юм ба тий.
Амар үздэг хүн байсан юм уу? Тэгээ тийм л юм байлгүй, тэгэл ингээл гараа ингэж хөдөлгөөл гараа ингэж хөдөлгөөл нэг улаан хатас гаргаж ирэл тэгэл яриад байсан шүү дээ. Тэр юуны наа чи хаана кино лээ? Хонконг гэлөө. Үгүй энэ бол нэрээ хятадуу японоо би яг сайн санахгүй байна. Тэг хятад кино байх магадлал өндөр. Надад нөгөө нэг Kid амар гоё. Санагдчихсан. Нэг 2 3 бол үзсэн. Шал утгагүй дандаа нэгтэй нэг кино. Үгүй нөгөө нэг өчтөр яриадсан киногоо олоо юу нөгөө нэг сүнстэй. Олоогүй шүү дээ. Тэр чинь би бодсон. За чи тэрийг ярьчих гэхгүй. Тэр чинь би бодсон. Тэр чинь юу юм шиг лээ. Жүүдүүд юм шиг л шүү дээ. Дэлхийн 2 дугаар дайн болоод нөхөр нь нуугдсан. Гэтэ эхнэр нь болохоор яг еврей хүн байгаа байхгүй. Тэ нөхөр нь герман хүн юм шиг байна. Юу зөв ярьж байна. Тэгэд ямар ч тач дайн болж байгаа учраас нуугдаа тэр байшингаасаа гарахгүй харагдаад идэм шүү. Тэр нөгөө нэг миний тэгэд амар санаж байгаа бас холд санаад иж магадгүй. За ямар ч тач хүү охин хоёртойгоо тэг гэрийнхаа үйлчлэгч тийм хүмүүстэй хамт амьдарч байгаа байхгүй юу. Тэгээ тэр чинь ингээд тэр том байшинд амьдраад хамгийн гол нь хүүхдүүд нь юм нарны гэрэл үзэхээр ингээд арьсан яадаг ч ямар болдгоо тийм хүнд өвчтэй гэх гэрийнхаа бүх цанхнуудыг нөгөө нэг амар хүнд юу хөшгөөр ингэж хаагаад тэг гэрээсээ гарахгүй амьдардаг. Тэгсэн чинь хүүхдүүд нь ингээ хийм хараад манай эмэгтэй ч гэсэн өөрөө хийм сонсч бансдаг шүү дээ. Тэгэл нөгөө төгөлдөр хуур морно гэдэг өөрөө тоглоод би хамгийн аюултай нөгөө нэг цанхнуудынх нь хөшгнүүд нь ингээд амар том нээлттэй. Тэгэл манай эмэгтэй чинь бүрстэ улаан галзуу юм уурлал нөгөө нэг гэрээ үйлчлэгч эмэгтэйдээ очиж уурлж хэлдэг шүү дээ. Тэр үед юу болдог вүлээ? Нэг юм хар айрстай үйлчлэгч байдаг лөө. Тэгсэн чинь одоо наатхандаа үннээ хэлчихлээ. Нэг тиймэрхүү юм болоод нэг буус ухаад идэх ч үлээ тэр нэг юу одоо мэдгүй. Тэр ямар ч тач тэгээд охин нь бүр амар хийм хардаг болол харсан хиймаа зургаар тэгсэн чинь нэг юм амар юм хөшин юм миний зураг хитуу даарагцсан гэдэг дээр нь тоомог юм битцсэн. Тэгээд нэг жоохон эрэгтэй хүүхдийн сүнсээс харагдаад ирэд. Тэгээ бэцсэн чинь нөгөө нэг дайнд явцсан байсан нөхөр нь хүрээд ирдэг байхгүй. Тэгэл бөөн баяр нөгөө ихнэр чинь нөхрөө тэрж авч үнсээл тэгэл тэгсэн чинь нөхөр нь юусаа баярлгүй заяа. Тэр бүр хамгийн сонинд тэр нөхөр нь гэртээ хурж ирдэг байхгүй. Дайнд яваад ирчээ доголцсон нэг юм жижигхэн ингээд нэг юм богцс гэдлөө нэг тийм юм үүсцээ ирэл. Гэртээ хараад нөхөр нь ингээд баярлгүй. Тэгэл ихнэр нь амар баярлал. Тэгэд нөхөрнийг хончаад өглөө нь яваад өгдөг. Хаашаа явж байгаа гэдэг хэлэхгүй. Тэгэл нөхрийнхөө араас ихнэр нь гарчгүй гээл манай донд ороо төөрөө нөхөр нь алга болчтой. Тэгэл уйлал бүр амар уйлаад. Тэгсэн чинь манай хүмүүс өөрсдөө сүнс байшиндаа хорогдсон байсан. Үхээд сүнсэнд байшиндаа орогдсон. Тэгээ тэр нөгөө нэг харагдаад байсан хүмүүс нь тэр хөшин эмэгтэй нь болохоор тийм сүнс шинээр одоо аваад тэр байшинд орж байгаа айлын тэр нэг жоохон мэрэгэн төрхөн байсан юм шиг байна. Тэгээд манай тэр ч одоо гэр бүлээрээ хорогдсон байгаа тэрийг нөгөө нэг зайлуулж чадлаггүйгээр өөртөө нүгээд тэгээд тэр хүмүүсийг баяртай гэж цонхныхаа араас харсан чи яг нөгөө киноны учир нь тайлагдаад манай гол дүрийн байсан хүмүүс чи өөрсдөө сүнсээсэн гэдэг. Тэгээ нөгөө нэг нөхөр нь ирээд баярлаагүй шүү дээ. Нөхөр нь дайнд өгчөж байгаа байхгүй юу. Тэгээд сүнс нь гэрийнхнийгаа хаахад ирсэн чи гэрийнх нь үжээ өгцөн сүнс болсон байсан. Йой. Би яг тэр хүүн илүүдээ нэг өрөөнд дэсэн чинь нөгөө нэг хөшгөн нэгдэл амар орилол нэг болонлоод суугаад идэг лөө. Би яг тэр хэсгийг амар санаж байна. Тэр яг тэгээд юм а. Тэгээд тэр их нарийнхан сүнс айгүй тэнүүлсэн үстэй юу. Хүнс юм авах гараал яваад өгнө. Тэгээ нөх хүүхэд нь гэртээ хойлоо үлдээд. Тэр нэг би өөр кинотой андраад байгаа юм уу? Ямар ч тач тийм зарц нартайгаа л үлддэг. Нилээн бас тийм язууртай айл тий. Машин тэр нөгөө хашаа машин айгүй том. Хөөе энэ киноны нэрийг олчих юмсан. Энэ
За чи K-word K-үг хэлдэг энэ хамгийн гол үг нь юу юм шиг байна? Өнөөдөр гуглдж олно. Гэхдээ надад бол зүгээр яг тэрний хүүн ингээд орилоод нэг өрөөндөө сууж исэн чинь ээж нь орж ирээл нөгөө хөшгөн онгорхоо хараад хаагаал амар ууралдгийг л санаж байна. Тэ нөгөө нэг хөгжим нь өөрөө тоглогдож маглагдаад чаас жоох эвгүй. Тэг хамгийн эвгүй нөгөө нэг манай эд чи өөртөө сүнсээс ингэж хэлбэр амар. Тэг ганц удаа л үзээ энийг нөгөө нэг зурагтаар телевизээр гарч ахт нь л үзсэн болохоор. Бас нэлээд алдартай л кино. Өөр ингээд гоё ганц нэг таарлцсан юм амар таалагдсан кинонууд чинь. Би тэгээд нэг тийм хүмүүсийн ингээл моралитыг шалгасан ч юм уу те нэг тийм кинонууд эдэг штэ тий. Энийг удаа үзээл нэг жоохон өнгөрчин гэтээ ингээд хүн амьтандаа амар тэрийг үз энийг үз мүз гэж бол хэлэхгүй. Тэг би нөгөө кино ярина гэснийхээ дараа би яасан бохгүй миний үзэж байгаа кино ер нь нөгөө нэг дэлхийн нөгөө хамгийн шилдэг 100 кино минь донд байд юм болов гэдгсэн чинь нэг ч байгаагүй заяа. Тэгээд тэр донд нь ямар кинонууд байсан гэсэн чинь ер нь л дандаа айгүй дээр үеийн кинонууд байгаад байсан. Тэгэл нөгөө Godfather, Citizen Kane, Inception энэ гэл тийм кинонууд байсан. Тэгээд би бол ингээд зүгээр л энгийн хүн надад нэг тийм амар морал энтертэй тий нэг тийм амар сүртэй кино хүмүүс санал болгоод авах утгагүй санагддаг байхгүй юу? Тэгээ шалтгаан болохоор угаасаа бидний ингээд зүгээр нэг энгийн нэг миний гаргах үйлдэл ингээд нэг амар тийм улс орныг өөрчлөөл хүмүүсийг өөрчлөөл бүр тийм амар том юм одоо чинь тэр дайныг зогсоох тал дээр ч юм уу одоо жишээ тэр Палестин Израиль хоёрын дайныг зогсоо гэл бүр ингээд Монгол байтугай өөр дээр амар гадаад орны хэдэн зуун мянган хүмүүс чагсаалаа тэгээ ямар ч өөрчлөлт гарахгүй байгаа зү. Иймэрхүү юм бодонгууд ингээд нэг тийм амар зүгтээ том юм бодоол ингээл морал бодоол тий ингээл өөрийгөө нэг амар ядаргаад ах хэрэг байхгүй санагдав байхгүй зүгээр л хүн бол зүгээр л өөрийгөө аз жаргалтай өөртөө сайн хүн амьдрахад л болоо санагддаг байхгүй юу. Тийм болохоор нэг тийм амар философитой кино бол би хүнд нэг санал болгохгүй. Гэтэ үзэх хэрэгтэй. Биний бүр амьдралтаа үзчихсэн хамгийн инээдтэй кино заа. Манай гэр бүлийн хүн энэ кинод амар дуртай. Бүгдээрээ үзэж бүр илүү хөшл инээдэг кино. Тэр нөгөө нэг Бушманад гардаг Gods Must Be Crazy лөө. Бурхад лав галзуурсан байх гээд үзчихсэн үү чи? Бүр 1990-ад оны кино заяа. Чи тэрийг үз. Бүр саваад заяа. Тийм 1980-ад оны кино, 80 оны кино юм. Юу гардаг кино байхгүй. Одоо ийм Бушман гэдэг чинь нөгөө нэг ийм одоо энэ зэрлэг индаанчууд л гэж ойлгож байна. Африкт амьдардаг юм одоо зүгээр л ингээд ямар ч соёл иргэншлээс хол зүгээр ингээд юм гэж амьдардаг хүмүүс ахгүй юу. Тэгсэн чи тэрнтэйг өөрс нөгөө нэг ингээд Европ ч юм Америкт ингээд соёл иргэншил хөгжсөн маа штэ тэгээд юугаар явж хагаад жижигхэн юм нэстэ зэрэгээр явж ясна Coca-Cola-ны шил тэр овгийнхны дээр нь талгаан дээр нь ахлагчийн талгаан дээр нуучдаг байхгүй юу. Тэгээд тэр колорын шилээс болоод тэнд байгаа нэг соёлын иргэншил тэр колорын шилийг юу гэдгийг мэдэхгүй тэр хүмүүс чинь. Тэгээд солиор бол хоорондоо бүр нөгөөдгөө булаацалтаад бүр ингээд төрөл бүрээр ашиглаа. Тэгээд тэрнээс бол бараг тэр овогт ингээд дайн гарах гад тэгээд манай овгийн ах тэр Coca-Cola-ны шилийг бурхад буцаад яаж ч юм хол авчиж хаях гад ингээд явж байгаа атл явлууд нь гардаг байхгүй юу. Бүр саваан заяа. Бүр энэ бүр үнэхээр хөвгчлээ. Тэгээ дээрэс нь ер нь энийг ялтгүйгээр чи өөрөө үзчихээ амар инээдтэй. Тэгээд бас айгүй их юм бодогдолсон кино. Бас амар ойлголт юм аа энэ чи нөгөө нэг тэгсэн чи хөрхийн амт энийг хаяггаа явцсан байсан чи хүүхдэн дагаж яваад аваасаа нууцаар араасаа дагаж явж агаад тэг санаад байна. Хүүе зэрлэг онгийн кино гэсэн чинь бас нэг кино идэг штэ яагаад вэ? Нөгөө нэг өөр омгийнхонд бариулаад хүн тахил болгоод явж ирсэн оргодог.
Тийм ээ ихтер хүүхдээ нөгөө нэг нүхэнд болчоод та Тийм нүхэнд нөхөн үлдээчихэд ургааж. өөрөө яваад. Тийм тэгсэн чинь нөгөө нэг ихнэр нь ингээд нөгөө нэг нөхөн усаар дүүрэх гээд байдаг. Ихнэр нь төрөх гээд байдаг. Тэгээд төрөөд ингээд хүүн тасраагүй хүүхдээ ингээд барьцсан. Нэг хүүхдээ мөрөн дээрээ суулгацсан. Oh my god. Тэр амар байсан. Тэр чинь нөгөө нэг хиний Джеймс Кэмерон зохиол өгдөг лөө. Гэхдээ тийм баха тэгээ энэ чинь манайхан яг гэр бүлээрээ үтсий хэсгийг санахгүй байна. Гэтэ яарсан манай аав битэр байжсэн бохгүй. Тэгсэн чинь манай аав яг тэр хүүхэд нь ингээд төрчөөд ингээд ихнэр нь ингээд барьцаад ингээд байж байгааг харснаа манай аав юу ч хэлнэ гээд энэ хүүхэд бол яста мундаг хүн болно гэж. Яаж байгаа завсаачаасаа. Манай нэг тийм хэлээ тэгээд би яг тухайн үед яагаад энэ асуугааг болохоор яг яагаад гэж хэлээ мэдэхгүй. Гэхдээ манай аав энэ хүүхэд бол үнэхээр мундаг хүн болно гэж хэл. Тэр тэгтээ амар кино дээ. Тэр чинь нөгөө нэг тэр киноны нэр нь юу юм болоо? Тэр нөгөө нэг яад штэ. Тэр чинь өөрөө бас тамхтай төрсэн юм шиг байна тий. Гинт нөгөө нэг нар хэртэл тэгээд амийн аврагдсан штэ. Тий. Тэгээд тэр хамгийн амар нөгөө нэг атлахад араас нь нөгөө тэр соёл иргэншилтэй тэр нэг арай гайгүй яа юу ялтаа. Тэгээд шаварнаас ингээд би зүгээр санаж байгаа зүтэй шаварнаас ингээд гарч ирдэг хар ирвэс. Санаж байна тэрээс гэн. Юу лээ бие шавраар будаад итгэжлөө. Үгүй тэр чинь бүр тэмдлаг шавар дотор орчдөг байхгүй. Тэгээ гарч чадахгүй. Тэгээ тэндээсээ бүр арай гэж ингэж яаж гартаа штт. Тэр хэсэг мэс. Тэгээд нөгөө нэг амар өндөр хөрхрөн дээрээс үсрээд тэгсэн чинь араас нь атлах гэж үсэрсэн гараад нөгөө талхаа малгаа. Тийм ээ тийм. Тэр хэсэг амар. Үгүй яна хоёул кино ярьж хүмүүс шок үедээ энэ нэг хоёр юм чи юу яа. Үгүй бирлэг амгснаас би бас нэг кино санджлаа. Бүр тийм соёл иргэншилгүй үеийн хүмүүс заяа. Бүр баг хүрэл зэвсгийн үеийн хүмүүс заа. Ягаад жилээ ингээд нэг омгийнх нь бас нэг тийм үзмөрч маягийн хүн пропеси нэг зөгнөл арчдаг байхгүй юу? Тэгээд омгийнх нь хідэн хүн тэр зөгнөлийг нь биелүүлэх гэж явдیں۔ Энэ нэг тийм амар инээдтэй юм байхгүй. Гэтэ ингээд яг миний санаж байгаа юм болохоор ингээд нэг юу лээ. Ямар ч гэсэн нэг зөгнөлийг нь тэд нар ингээд тайлж уншиж ойлгож чадахгүй. Тэгээ явж байгаад ингээд нэг хэсэг юунд төрчдөг байхгүй юу? Элсэн махан донд төрчдөг байхгүй юу? Тэгээд ингээд ус мус олохгүй баг өгтгийн хөвтөд байжсэн чинь шүн нь тэр хүмүүсийг хахал явжсэн хүн гинт нөгөө нэг од харж агаад тэр нэг зөгнөлт нь нэг могооны юу гэлээ нэг юм дагаж явна гэсэн юм хэлснийг нь гинт ингээд одод ингээд ширччихсэн нөгөө нэг могоо шиг хэлбэртэй юу хараад од хараад тэгснээ шөнөөр энэ одыг одоо дагаж гэх үү те явах ёстой мэн гэдгээ ойлгоод тэгээд өдөр нь удаад шөнө нь явсаар агаад нөгөө нэг хэлсэн манхнаа давж гардаг байхгүй юу. Тэгэл давж гараад нэг уулын оройн дээрээс ингээд хэдэн пөнис юм ингээд гараад харсан чинь Египтчүүд пирамид барьж идэг байхгүй юу. Тэгээ энэ бас нэр аим сонирхолтой кино байсан шүү дээ. Тэгээ энэ хүмүүс ингээд авгаасаа ингээд гараа салаа явчихж байгаа шүү дээ. Тэнгүүд нөгөө нэг омгийнхан тэр үзмөрч хүн нь ингээд одоо сүнсээрээ гэх үү ингээд тэднийг дагаж яваад байдаг. Ингээд яг тэд нар ингээд амар хүүтэн газар ингээд дараад чичирж байгаа юм бол яг сүнсээрээ дагаж явж байгаа юм чинь бас яг хоол ч гэсэнтэй би нь яг тэр хүүтнийг нь мэдрээд ингээд дараа чичрээд сууж муугаад байдаг. Египтийн пирамид. Тэгээ би яг энийг санаж байгаа гэхтээ нэр одоо бодсон чиний нэр амар би тухайн үедээ нэг өстө вау гэж үзчихсэн кино ш нэрээ. Тий. Үгүй хоёлаа энийхээ нэрийг тэгж хэлээ. Бид хоёрын кинод таасан бүгдийн таасан хүмүүс. Үгүй би тэр кинод энэ ямар нэртэй кино вэ гэдгийг олж өгөөрэй гэдэг. Таасан хүний над яа. Энэ киноны нэрийг олж өгч бид хоёрын сүнсийг амраана уу. Нэрээ тэр нөгөө улаан утастай киног л би нэрээ тэр киног сард нэг удаа зоолчтой боддог за.
Гэхдээ яг тэр хэсгийг боддог ингээд яг цаашаа яасан өмнө яасан юу гарсныг санахгүй гэхдээ яг тэр хэсгийг бодоол ингээд бодоол яагаад гэдэг зэ. Гэхдээ би хайгаад хизээж олдоггүй, ерөөсөө олдоггүй. Энэ одоо үзсэн киног заяа. За тэгээд уншсан ном зам ингээд бүр амар сайн сандаг. Он цаг хугацаатай бүр ингээд сандаг тийм чадвар хүмүүст хэрэгтэй юу ер нь? Би бол хэрэггүй гэж хэлнэ. Хоёлаа ингээл таг мартсан мэт ингээл үзсэн байгаа юм мартсан. Би бас ингээл уншсан ном замуудаа мартсан. Цаг хугацааг ч мартсан заяа. За тэр нь явж байгаад үхээд хин төрүүлж өгдөг үлээ мэлээ гэж баг заримдаа тэгж боддог байхгүй юу? Тэр нэг бүр амар ингээд детальны санаж байгаа хүмүүсийг харахаар би ингээл бүр амар сандаг. За тэр жилийнх нь өвлөн тэгсэн. Тэгээ тэр хоёр чинь тэгдэж штэ мэгдэж штэ гэж ингэж ярьдаг хүмүүс эдэн штэ. Тэр хүмүүс би амар хатаагаад байж штэ. Яаж ингэж санаад байж юм бол би яг тэр хүмүүс ерөөсөө хайхдаггүй. Тийм үү? Яг адилхан үзсэн, яг адилхан уншсан хэрнээ би миний одоо энэ тархинд толгойд яатсан юм бэ гэж бодоод чинь. Тийм амар санах ойтой хүн бол ингээд амьдралынхаа бүх үе мөчүүдийг сандаг байх заяа. Тэгэхээр би бол амьдралынхаа бүх үе мөчийг бол санамааргүй байна. Амартай шиг. Тийм хүмүүс бол зүгээр мартмаар байна. Гэтэ юу гэсэн? Би ч цаад ингээд би бол нэр 100 аниме бол нэр хангалттай үзсэн заяа. Гэтэ би одоо ингээд ихийг мартцсан. Хүн амтан ярих юм бол ингээд постэр энтрийг харах юм бол ингээд шууд энэ тийм штэ гэж сандаг заяа. Гэтэ ингээд зүгээр байж байгаа бол шууд сана гэж бод байхгүй заяа. Та ийм байл ингээд хүний тарих штэ те ойролцоогоор ийм 50-аас 150 ийм хийсвэр дөрүүдийг ингэж санаж хадгалж явах чадвартай юм байна л да энгийн хүмүүс ерөнхийдөө. Хэдэ сэтгэе. Тийм болохоор ингээл шин юмуд үзээл шин юм ингээл хараад тахтас моос ингээл хуучнууд ингээл дарагдаал байдаг. Би ингээл тэрийг ингээд үнэхээр амар юм сэтгэл үлдээгээл ингэж яг ингээд ганц нэг сценүүд ингээд үлдсэн моос чийтэй ш. Энэ шиг биш л бол ингээд хүн угаасаа ингээд мартчих нь угаасаа юу төрөлхийн. Тэгээ дээрэс нь бид нар ингээд амар их юм ойр орох үзэж байгаа шүү дээ. Тэгээ дээр үе хүмүүс чинь бас тэлээ нэг хитэн кино, хитэн ном лээсэн тэгээд тэдрээ амарсан сандаг бах тий. Тэгж өөрийгөө өмөрөхгүй. Тийм шүү дээ. Тэгсэн чинь нэрээ хүүхд настай гэснээс яг энэ киноны хар цагаанд үрсэн бүр ингээд зүрхэнд байгаад байдаг. Тэгээ би одоо бол ерөөсөө үзчих чи мэдэхгүй заяа чи. Би хоёлаа хүүхдтэй жот гардаг гэсэн кино заяа. За хар цагаан баха энэ кино бас хар цагаан кино шүү. Тэг нэг арал дээр очиод төөрчдөг. Тэг тэр нөгөө нэг арал дээр ингээл ахмад бахалтайгаа ингээл нэг юм инээдтэй нэстэй үйл явдлууд гардаг тийм инээдбэн кино. Нөгөө нэг Eagle телевиз дээр уйлма захирчлууных ингээд хүүхлэн кино гардаг байсан шүү дээ. За яг тэрний дараа үргэлжлүүлээд энэ кино гардаг байсан байхгүй юу? Хар цагаан. Энэ киног санаж нөө чи үгүй арал дээр төөрцөн ингээд завтай явжсаад мэдгүй тэр нэг ажил хэрэг хийх гэж явсан судалгаанд явсан хүмүүс юм ааши. Тэгээ нөгөө нэг төөрөөд өөр арал дээр очиад тэгээ тэрэн дээр ингээд болж байгаа үйл явдлууд гардаг байхгүй юу? Бас амар гоё хүүхд яг нэг юм хар дөрсээр яг ингээд тэр гэр миний тухайн үед өмсчээсэн хувцас гэрэн бэр ингээд тэр гэрт инээлжсэн юм хом ингээд тэр дүр зураг надад амар санаад байгаа юм. Тэр кино бүр ингээд ерөөсөө сайн санагдахгүй. Гэтэ тийм кино үзэж инээдэг байсан надад мэдээд байгаа байхгүй. Eagle дээр гардаг байсан. Eagle дээр нэг юм юу гардаг байсан шүү дээ. Нэг бурханд ертөнцийг эзэн тэтгэж байгаа хүмүүс нэг ярьж мэрдэг байсан шүү дээ. Санаж байна уу? ертөнцийг яаж байгаа хүмүүс ээ? ертөнцийн эзэнд итгэдэг хүмүүс гэл нэг итгэгч нарын хоол юм бол 5 минутны тийм хүмүүс гардаг байсан байхгүй юу? Монгол хүмүүс заяа бүр би ингээд Есүс Христ итгэснээр миний амьдрал ингэж өөрчлөгдсөн гэж ярьдаг байсан байхгүй юу? За ёстой мэдгүй. Тийм үү. Тэгэж яриад тэр яриад дуусаад шууд захирчлууныхаа хөглөлтийн кино гараад тэгээд араас нь үргэлжлүүлээ тэр кино гардаг байсан. Би яг захир чулууныхны үздэг байснаа санаж гэхдээ тэр уртлах хойлох нь бол санахгүй байна. Тийм. Яг ингээд дарааллаад нэг 6 цагаас хойш нэг 7 цаг хүртэл чулууны тэр гардаг байсан. Тэр бас нэг урт шээ. Яг л тэр захир чулууных шиг тийм богинохон гараад босчдаг. Тийм. Тэр тэгтээ хөөхөн би тэд нэрээ яг тийм кинонууд хүлээж амин үздэг байсан юм тий. Тийш дээ. Өөр нэг чөлөөтэй хөөхлөн. Тэгээ сүүл яг кабель нэлээс орж ирэл
илүү дутуу юмуд орж ирсэн болохоос тэгэл нэг Манайх Том нэг CD Жери тоглоулагчтай болоод аав ээж хоёр бүтээрт амар олон хүүхэлдэйн кинонууд авч өгдөг гэсэн. Тэгэл нэг үзэл хоёр үзэл уучих гэж байгаа юм чинь тэгэл сүүлдээ нөгөө CD-нүүдийг нь баг хуглаа хийцэн бохгүй манай дүүгээр. хөөе амар заан тэр CD-нүүдийг ингээ хацар дээр харчаад идэгсэн те. Чи тэгдэг байсан уу? Одоо бодсон чинь гинт амар заан санагдчихлаа. Хам чинь нэг өөрийнхөө би дээр байгаа хамгийн цэвэрхэн зөөлөн ярьсаар ярьчих гэж бодод хацраа тэгээд заавар хацар ярьсан байсан. Заавал багш. Улмал зураад байдаг байсан юм шүү тий. Яа тэгтээ нэрээ. Яа яар нийттэй чи. Тий. Тэгээ сүүл рүүгээ бүр хог болсон тий. Бүх нөгөө нэг кинонуудынх нь тэр дуу оруулж байгаа хүмүүс нь тэр чинь ерөөсөө тийм сабтайтлтай байдгүйсэн шүү дээ. Дандаа ингэ дуу оруулдаг. Тэгээ тэр нь сүүл рүүгээ эргэтэй эмгтэй чамаагүй яг нэг хүн бүгдээрийнхэн дууг оруулж маалцсан. Тийм кинонууд бүр амар их болоод. Тэр Явтас нэг кинонууд ирээдтэй. тиймэрхүү юм байж байгаа тэгэл байхгүй болсныг санаж ин тэгээд. Өөр тэгээд би юу үзсэн? Дараа нөгөө нэг хэцүү анги амар гоё юмсан тухайн үед. Үцнээ телевиз дээр гараад бүр за кино гарлаа хэлсэн. Бүгдээрээ амар үздэг. Хүй би тэрэж үзээгүй хэрний дууг нь ягаад чи амар мэддээ ш. Тэр чинь бүр амар хэд тасч чи ямар сони өгдөхгүй байсан. Тэр үед чинь нөгөө нэг тийм биднэрт тийм бидний үеийн хүүхдүүд яг адилхан үеийн хүүхдүүд орж байгаа. Тэгээд олон ингэ киносэн болохоор амар хөрхөн. Надад тэр ерөөсөө таалагдаагүй. Би ингээд бодоод байсан чинь надад ерөөсөө таалагддаг кинонууд яг ингэж зүгээр би баян гэдгээ ингэж одоо юу гэх вэ? Wild flexing гэх үү те. Ингэж би баян гэдгээ ингэж амар харуулж ингэж тэрийгээ дүүлэх гээд байдаг дөрүүдтэй кинонууд надад ерөөсөө таалагддаг юм байна. Тэс F4 мөрийг үзье яддаг юм шүү. Би тэрийг үзсэн гэхдээ надад бас ерөөсөө таалагдаагүй. За зүгээр ингэж энэ хүмүүс чи эргүү юм шүү гэж бодсоо. Гэтэ одоо үзэр нь хитрхийн нэг амар ингэ бие таваад байдаг. Яалтчгүй тэгээд тэнд бол хүмүүс дуртай байдаг. Тийм тэгээ надад л тийм кинонд ерөөсөө таалагддаггүй. Тэгээд тийм хүмүүс ч гэсэн ерөөсөө таалагддаггүй. Тэгээ хин садланс кинонууд тийм шүү дээ. Баянаа дүгэлж гардаг. Японы тэр нэг өртөө гээд нэг дээр үеийн олон киног мэдхүү. Хүүш юм мэдэн штэ. Тэгсэн чинь заяа хараа. Тэр амар хөөрхөн намайг тасралт тахт гадаг гэсэн тий. Тийм. Хүү чи тэр чинь хараа юу заяа. Японд тахта нэр яг нөө дэлгүүрийнхээ ажилчдаас бид нэр ийм кино үздэг гэсэн. Юу лээ тэр өртөөнийх нь нэр юу лээ Ошима ээж юу нэг тийм нэртэй заяа. Би ингэ санаад байсан байхгүй юу? Тэгээ би дэлгүүрийнхээ хүнд ийм нэртэй ийм гэл гэсэн чинь ингээд үгүй тийм кино биш ийм нэртэй биш гэл. Гэтэ ингээд яг үйл явдлыг ингээд нэг өртөөнөөсөө хүүхэд олоод эхэлдэг штэ. Тэгээ яг тэрийг нь яшин чинь нөгөө хүн чинь ингээд амар бодож удажсэн надад яг ямар кинод энэ хэлж мэдгүй юм өсдөхгүй. Тэгсэн чинь баг 2 хоногийн дараа л 3 хоногийн дараа өдөр чи шал өөр нэртэй өртөө хэлээ штэ. Гингүүдээ нөгөө киног олцсон байдیں۔ Тийм тэр өртөөнөгтэй нэлээд хэдэн жилийн турш үйл ажиллагаад яг жинхэнэ өртөө юм бэлээ. Тэгээд хэдэн жилийн өмнөлээ нэг 10 хэдэн жилийн өмнө ч илүү ашиглалтаас гарцсан гэх шиг болсон. Тийм үү. Тэр киног үзмээр би ч нэг орон гарын санаж байна. Тэрлэн жоо хөвгт байсан. Тийм. Би яг тэр эхлэлийн хэсгийг л санаж байна. Тэгтээ яг энийг ингээ ярьсан чинь ингээ японочууд бүр ингээ гайхаад за. Та нар ингээ та нар үздэг байсан юм үү те? Ингээ чи ингээ бүр чохон та үздэг юм үү те? Ингээ бүр ингээ амар гайхчихсэн ш. Тэр чинь гэдэг хар цагаан кино биш те, өнгөт кино байсан те. Мэдгүй би хар цагаан зургатаар үзчихсэн юм болов. Аха. Ямар ч тач би тэрийг өнгөт кино байсан танаад тахын. Тэрлэг мэтэрлэгт батал үздэг гэсэн өнгөт ахууд чинь бүр 1990-ад оны ихэр юм чи өнгөтлөл хөтэй хаач. Би нөгөө цэцэрлэгтэй жахтай үзчихсэн нэг санаа дээр. Тэгээд бас дараа нь Японы тэр нөгөө чатараа бас амар хөөрхөн. Тийштэй. Дүрски чатараа гэдэг тэр бас сурагчдын амралтаар тэр чатараа үзэл. Тэгэл би тэрний нөгөө яаж байгаа төлөө нэг хайрцаг дүүрэн манга хождог ч илүү хүнээс авчдаг штэ. Тэнгүүтээ өөр унших юм чинь гингүүтээ ихчтэй өгдөг хэсгийг амар санаж байна.
Би нам. Гэтэ тэр тэдний амьдрал бол надад амар гой санагддаг ус тухайн үед өглөө ингээл явахт нь ээж нь ингээл хоол цайг бэлдсэн. Тэгэл сургууль руугаа тэр дугуй муунд яваал тэр нөгөө нэг ер нь л тэр нөгөө нэг амьдрал нь амар гой санагддаг. Өнгөсдөг байсан тэр бариу богишоор тэгээд өвдөг бараг хүрсэн урт амьсыг нь хараад би ингээд тэр хүмүүсийн ингээд загварын сенсийг би бүр ойлгохгүй ингээд надад тэр нь амар таалагддаг байсан шүү дээ нэрээ. Тэгээ монголчууд тэгж хоцолдог байсан болохоос тэр ихгүй. Тэгээ хөөрхөн шүү дээ. Тэгээ надад тэр бүр ингээд амар санагддаг байсан ингээд нүдэнд амар хайр байдаг байсан тий. Би өөрөө нэг тийм амар гэлцэл загварын хувцалдаггүй болохоор юм болоо ингээд надад тэгээд тийм амар хитрхээ тийм хувцалж байгаа хүмүүс ингээд айгу эвгүй харагдаг. Тэгээд даа ялангуяа скини джинс хүмүүсийн эрэгтэй хүмүүс ингээд бүрээ хамгийн аимшигтай харагддаг. Тэгээд гэтээ угаасаа скини чи бүх улсын хамгийн дургүй хувцас билээ. Тэгээд бид нар юу юм байна аа? Яг л нөгөө телевизүүдийн л явуулдаг байсан кинонуудыг үзэж өссөн байж тээ. Тэрнээс шүүрстэй ингээд амар кинонд донтаал хаагаал өөр ингээд энтэнд өөр ямар кино байна мэн гэж тэгж бол үзэж кинонд орж доотлаагүй л. Сериал мэрэл. Тэгээ сүүл тэр чинь бол нэлээд томорчвол интернеттэй тусдаа компьютертэй олчвол тийм хийж эхэлсэн. Тэгээ нөгөө нэг Катя Пушкарева биш үү? Тэрийг бас сүүлд 10 жил тассан. Яа хөө би тэр Пушкареваг чи үзээгүй шүү дээ. Үзээгүй шалтгаан маань заараа тэр чинь бүр од олоо бүр өстэй 90 30 дараагаа бүгд үзсэн шүү дээ тий. Тэгсэн чинь манай ангийнхан намайг Пушкарева гэж шоолоод нүдний шилтэй болохоор тий. Тэгээ шаалгаас болоод миний дургу өрөөд би тэр киног үзээгүй шүү дээ. Оол миста гоё кино гэсэн тий. Гэтэ тэр амар ялан тэр би тэр Оросуудын тийм нэг юунд арай хүүхэд байсан болохоор сэтгэл зүйн хувьд тэр одоо нөгөө нэг тэр хайруудыг нэг ойлгохгүйсэн. Тэгээд нэг үзээгүй. Гэтэ ер нь бол амар тэр дөрүүд нь тэгээд сүүлд би ажил дээр ингээд байжсан. Гинт амар яг тэр чинь яг ингээд нөгөө нэг юм фэшн компанид ажиллаж байгаа хүмүүс захирлна. Тэгээд захирлна басан залуу тэгээд гол манай Катя чи тэрэнд ингээд амар цай бүр юм толгойтой тэгээд ингээд ажилд орж байгаад цараматай юм гоо бүр арийнхаа өөрийнхөө арын нууц өрөөнд ажиллаулцдаг байхгүй юу. Тэр хамгийн гол ингээд фэшн тэ энэ амар загварлаг компанид манай хүн чинь бүр ингээд одоо бодохоор дэх загварлаг биш бол биш. Гэтэ ямар ч ингээд байж болох хамгийн муухай гаралт өрсөлдсөн тэр юм л дээ. Тэгээд амар гоё ялдсан шүү дээ тэр чинь сүлдээ. Тэгсэн би нэг өдөр тий сүлдээ амар хөөрхөн болдог байхгүй юу. Тэгээд тэр компанийхаа захиралтай сууд шүү дээ. Би ингээд амар урт бүгийн хон өмсгөл манай ээж кацак аваа шиг энд амар сони стилтэй юмсэн кино гэдэг байхгүй юу. Тэгээд би нэг өдөр би яалаа да гэсэн чи манай ажлынхан бас намайг нэг альтернатив утгаа гэл намайг тэгж өгөөдөөс аахгүй юу. Тэгээд би дараа нь найзтай гэлдэг аахгүй. Үгүй би надад чиний стил санагдаж байна. Манай ээж намайг өнөөдөр казак авгаа шиг уцалсан гэж хэлсэн гэсэн чи манай найз. Үгүй яах вэ тэгэл ер нь яг чи амар эмхтэлэг уцалсан шүү дээ. Тэгээд зөвхөн тэгж баста дараа нэг өдөр тийм 90 уртыг бүмсдээс ахгүй би гэсэн чи өнөөдөр бол яалтчгүй Катя байна гэдэг нөө. Яа би нэрээ оффист очивол амар гоё амар ганган ани оффист ажиллаж юм часан чи яг үндэ би зүгээр Катя Пушкаревал болсон байж тээ хийг асч нүдэн шилээ зүцсэн. Сонголтоороо сайн дураараа тийм болчт юм байж хөөрийн мэдлгүй. Тэгээд кинонууд хар байжсэн гинт өнгөтэй болол. Тэгснэ одоо өгнөрөө дээр үеийн хар кинонуудыг өнгөт тодлож байгаа шүү дээ. Би тийм болгосон мантгаас хэцээ хатан киног үзчихсэн шүү дээ. Өнөөдөр би мантгаас хэцээ хатан үзэж үзээгүй шүү дээ. Одоо үзээ та өнгөт болсон бэл. Эдгээ тэгээд
Хэснэн тэгээд мөнгөтэй болгосон ч гэсэн жоохон тийм юу л санагдсан. Чанар муутай л санагдсан. Тэгээд дээр үеийн кино юм да. Ой тийм дээр үеийн одоо яг тим кинонууд гоё юм уу? Тэр өндөр ээж тэгэл хүмүүс амар монголчуудын дээр үеийн тим кинонууд алтан үеийн кино гэдэг лөө тэрийг. Би нөх үзэж байгаа хөөхтэй. Би мантахад цаа хатуу үзсэн ч гэсэн яг өндөө юу болоод өнгөрснгийг санахгүй байна уу? Тэгэл нэг тунгалаг тамир гэд яна үзээгүй. Тийм кино үзэхүр яар сонирхол авах нэг цагаан сар баг нэг хитэн нэг тим кино гараад идэв штэ байнга. Тэгэхээр бүр амар уртаа суугаас илүүл ятрахад гэж бодлоо. Хүй миний баг үзсэн кино бошхуугийн үлгэр юм шүү. Бодоод хэлсэн чинь. Тэр чинь аимшиг кино өстэй. Тэг би баг бошхуугийн үлгэрээс өөр тийм дээр үеийн кино баг үзег байхад нэг мантахад цаат нэг хагас тутал үзсэн баг. Сүмбэг үзээгүй юу чи? Би ч тэр сүмбэ дээр чинь тэр нэг амар талч түр гарч ирээд идэг үлээ. Тэр чин биш штэ. Тэр чин бошхуугийн үлгэр те. Тий. Тэр сүмбэ чи яадаг үлээ? Нэг сохор хүн. Сүмбэ чинь нөгөө нэг хүүхний гарт хүрээл хараа орлоод идэг штэ. Тий, сохор. Тийм ээ. Би хоёул ингэ үзсэн юм байна. Ойлгочлаа. Тэгснэ өөр бас тэр үед чинь ямар нөгөө нэг юуг үзсэн нөө. Евингийн чи талн хаана юм дээ. Гэж талын үдчихэд эргүүл. Зэрэг нэмхийн өмнө. Зэрэг нэмхийн өмнө. Би тэрийг үзсэн гэдэг надад тэр юу таалагдаагүй. Би тэрийг бүтнээр нь штэ тасалсан тиймэрхүү хэсгүүдэл үзтээ нөө. Хүн шиг хол хийчихтэй гэсэн чи гурлаар ингээд хүний хэлбэртэй бод. Тийм. Надад тэр кино юу ч таалагдаагүй. Тэгээд яг ингээд хөгжилтэй үед нь ч юм уу те ингээд тэр ноёндоо саад болохын тулд ингээд тийм хийгээд ирснийг нь би ойлгоод ирсэн ч гэсэн ингээд би хүн тэгж миний янзыг үзэж тэгж албаар юм тийм хийгээд хат би амар дургу байхгүй. Тийм болохоор ингээд надад тэр киног үзэх бүр амар хэцүүсэн. Би тэр кинонд амар дургу. Амар ядаргаатай зүгээр ёо болчихоо штэ. Наатаа зүгээр алчаач тэгж бод. Наа ноёноо зүгээр л алчаач тэг. Гэхдээ чи ингэж алдаад ингэж нервийг барч яадаг байна гэж бодоод бүр инээлтэй чи инээл гэсэн юм шиг хүний бүр уурыг хүргэсэн байж таа яаж байгаа вэ? Уу яг инээхэн чи инээн л дээ. Гэтэ надад зүгээр л тийм амар ядраатай юм таалагддаггүй. Ерөөсөө таалагддаггүй тийм юм. Ингээд хөвгөлтөө байж болно. Гэтэ миний хөвгөлтөөгийн хэмжээ айгу доор юм шиг байна. Би ингээ айгу амархан юмд ингээд айгу юм яадаг дургуутдаг. Тийм болохоор ингээд ихэнх инээдмийн кино минь үзэх надад бүр инээдтэй гэхээс илүү зүгээр ядаргаатай тэнэг санагдаад байна. Чи тэгвэл яг тийм нөгөө нэг юу энтертэй айгу дуртай ахна шүү дээ. Мистер Бен энтер чам яг чиний тайп юм шүү. Тийм кинонод дуртай. Гэтэ хүйнээр аягүй сайн за би сүүлийн үед ингээд нэг юм гоё үзчихин сан ч юм уу гэж ботсон кино таарна штэ тий. Тэнгүүд ягаад чи ингээд хүнтэй үзхийн сан ч юм уу ингээд дараа хин нэгэнтэй үзхийн сан гэж боддtiin юм уу яа тийм ингээд ганцаараа зүгээр үзчих болно штэ тий. Тэгээд хахад ингээд би нэг киноны лист үсгээд идэг за. Дараагийн киног ингээд үзнэ гэж бодоод. Би чам хэл төрөний ангид дээр устгацсан таагаад би чамээс мага чи хайр хөсөд байна хэлээд байгаа штэ. Би яаж ингээ яг энэ киног дараа яг хин нэгэнтэй ч юм уу ингээ яг дараа энийг яг гой хүнтэй үзнэ гэж бодоод хадгалаад идэг за. Айгу сонин кинонуудыг. Тэгж хадгалсан кино маань ямар кино гэж American Psycho заяа. Ямар кино гинэ? American Psycho гэдэг кино би яг энэ киног бүр яг тэгж бодож хадгалангуудаа гэд би ботсон байхгүй. Юу би хинтээ үзэх гээд байгаа юм бол би бодоод за. Найз таач гэрийнхэн таач зүгээр л хүнтэй болохоор л үзэх гээд байгаа юм байна штэ. Харин би яагаад энэ зүгээр нэг хүнтэй болохоороо үзнэ гэж бодоод хадгалсан за амар инээдтэй. Тэгээ тэр хадгалсан кино бүр инээдтэй байгаа штэ тэр American Psycho ахт. Энд чи бүр 15 жилийн өмнөх кино гэж юм уу? Тийм бахоо нэг утас мангар том байхад л нөгөө товчлууртай мангар бүдүүн том утас байдаг байхын үеийн кино санагдаад байгаа юм. Надад нэрээ таалагдсан инээдмийн кино гэх юм бол Hangover нэг л юм. Үзээд нэр үнэхээр инээсэн тийм амар annoying тийм ядаргаатай байгаагүй зүгээр л цэвэр комеди гэж бодсон гоё ингэж бодсон инээдмийн кино бол Hangover нэг. Харин тийм ээ нөгөө нэг тэр хүнийг инээхийн тулд өөрний хүний мөн чанарлыг халтаад байгаа юмд чи дургуцаад байна штэ ерөөсөө. Зүгээр яг ингээд цэвэр инээд гарахгүй тэр нь нэг юм золиостой байгаад байгаа болохоор чи дургуч өгöd байгаа юм. Тийм. Тэгээ ер нь бол хошин шогоос үддэггүй.
Хошин шог бол дандаа тэгдэг. Үнэхээр заваа, үнэхээр байлаар ингээд хүний тэгж инээдэм ханиадам хийж тэгж хүмүүсийг шоолох ёсгүй юм дээр дандаа тэгж идэг. Үнэхээр заваа юмнууд гэхгүй. Монголын хошин шог хэлээд ам уу? Тий. Чи тэгвэл Charlie Chaplin байдланд аюу дуртай байна тий. Гэж. Charlie Chaplin уу? Chaplin бол нэг дуртай ч биш, дургуйч биш. Тийм. Гэтэ яг инээдтэй мэдчих юм л ах хэвээр гэл нүн хим химжүүрэн тэр юм байна л да. Юу хошин шог гэснээс би бол тэр нөгөө нэг зарим хошин шогийг үзэх бол амар дуртай татаж унтай юм гэдэг. Тэр харин нэг юм хүмүүсийг шоглоод инээгээд байгаа инээдээс эрэгтэй хүмүүс амар кайф авдаг юм шүү. Чи түрүүн бас нэг яриадсан шүү дээ. Юу? Эмэгтэй хүнийг эрэгтэй найруулагч нар эмэгтэй хүнийг амар зэрэглэр хөнөөж байгаа юмнууд аягүй харагддаг гэдэг шиг. Яг хин нэг амар ингэж зовоож тэндээс ингэ инээгээд байгаа хүмүүс дандаа тийм эрэгтэй хүмүүс тэгээд байгаа шиг байна. Ямар ч тач яг тэр нэг эмэгтэй хүний эсрэг хийж байгаа тийм гэмт хэрэг аллах таллах тиймэрхүү юм бол эрэгтэй найруулагч нар бол эмэгтэйчүүдээс илүү тийм график илүү тийм амар муухай байдаг. Тэр бол яг үнэ. Гэтэ хошин шог гоё штэ. Тэр надад л автордаг тавгагийн тэр дөр бүр амар гоё сонсоод байдаг штэ нөгөө нэг. Юу би ер нь хит хүрээд хинтээ суухгүй. Та нар ч ер нь байдлыг ч явахгүй штэ. Тэр мөнгө залгасан мөнгө авъя. Манай автор шавгаатай амар төстэй ш. Яг нэг юм өндөр цогтой жижигэн толгойтой заяа. Тэгээд манай аав арай шавгааг бодвол арай инээдтэй биш, арай марцсан. Манай аав амар адилхан ш. Хэлж байгаа үг нь амар хороо. Тэр хэсэг бүр гоё. Яг ингэж нэг юм цаанаас бүр ингэ орж ирээд байт. Заримдаа ажилдаа хитэн цагт явна уу? Та нар ч ер нь тайлж явахгүй шүү. Яг бүр ингэ юм зүрхэнд орсон. Тэгэхгүй лавга гэсэн чи би тэр нэг лавгагийн нэг хурим батлаад байдгийг санджиллаа. Хурим баталдаг аа. Гэрлэл батлаад байдаг. Үсээ ингэ дээр шоцсон нэг юм ягаа хослолтой байлаа. Тэгээ тэр бол яг инээдтэй байхгүй. Тэр бол яг үнээр инээдтэй заяа. Тэгэхгүй ингээд хүнийг ингээд янз бүр болгож шоглоод ингээд нийгмийн ямар нэг эмзэг сэдвийг шоглоод байдаг бол амар муухай. Тэгээ яг тэр лавгагийн тэр шиг ингээд би тарцаа гэдэг. Хормын авт гэдэг жижиг юм байна шүү дээ. Яг ийм сэдвүүд нэрээ гоё. Тэр бас шинэ үеийн дээр үеийн энэ ер нь дээр үеийнхэн нь л аягүй гоё л. Тэр нэг оддын ирэлтгээд тэрэн дээр савгагийн дүр тэр үгүй тэр нөгөө нэг хиний дүр гоё штэ. Хүрлээгийн зохион байгуулдаг штэ тий. Тийм. Нэг нөхрөө нэг удаа царайлан харахгүй байсаар агаа сочдөг. Хаашаа арийнхаа дэлэг 3 давхарлж өмсөө сочдөг гэдэг л. Тэгээ тэр нөгөө тэгэл гоё тий. Хүн загнангууд дагаж илэг тий штэ хаавалаас ингээд хүрээд ирэл тий штэ ингээд дуумад болгох гэж. Тийм хүмүүс байдаг шүү яг хүү юм ихэ дагаад. Тэгнэ гамбаа гарч ирсэн ээ. Саний нөө гамбаагийн нөө бүр алгүй бүгд уулаад байсан. Миний үг их хөл дарыг харахад нэгтэй. Окей, хамгийн гол нь тэр чинь ингээд хүүгээ тэнцвэрлэхэд урд нь байсан амар авьяастай хүмүүсээ кэнселд өвчтөн шүү дээ. Амар заван. Наадахны чинь нэг нэг бүтлгүй юм байдээ. Наа чинь дэмигээ тий. Тэгэл за манай хүү гэж нэг авьяас нь ундарсан амтан байгаа. Тэр санаанаас амар зэвүүн байсан байна. Тэр нэг ундармаа лавга хоёрын бас нэг газар ажиллаад тэгээд лавга нэг инженер ч л ундармаа захирлна. Тэгээд гамбаас нэг бөө олж орж ирээд үзэж хардаг гэсэн чинь али энэ нүгээр дэл сул юм байна. Би ер нь хүнтэй суух нь наад нэг юм үзэтгэж гэдэг. Юу лээ тэгнэ нэг 1000 асуулт ч илүүгүй юу лээ нэг асуулт хариултыг нэвтрүүлэгт орсноо ингээд 1000 баатад захиул сарны жалуу голлоо гэдэг. Яадаг гинэ. Нэг лавгана нэг асуулт хариул
Үгүй ундрмаа биш тэрэн дээр чинь боёо тоглолт юм байна. Яагаад гэвэл тэгэл нэг боёо тэр чинь байгууллагаараа нэг асуулт хариултын тэмцээнд оруулаад худлаа хариулах юм бол үнэнгээсээ хариулахгүй байх юм бол тогон цохиулна гэдгсэн чинь 1000 ватт дээр тавилаа гэлтгсэн чинь яадаг лээ. Байгууллагынхандаа дуртай гэж илүү нэг тийм асуулт асуусан чинь дуртай гэж хэлэн чинь худлаа байлаа гэд 1000 ваттд цохиулсан гэд тэгнэ дараа нь ингээ гэрэл асаасан чинь нөгөөдг нь алга болчтой байхгүй гэсэн чинь хүмүүс хүү энэ хайч юу яач юу гэсэн чинь ингээд лавх сүрэн ингээд худлаа хариулсан тул 1000 ваттд цохиулж сарниж алга боллоо гэх. Тэр нүг тэг хараад л байсан чи хараад л ах шиг байсан гэдэг юм уу? Би би анзаараагүй л шүү дээ. Энд хараад байгаа одтой байсан шүү дээ. Яг иймүүд нэг гоё юм байна. Тэ? За кино маань бүр жүжиг болоо. Би одоо тэр лавыг тэр жүжиг үзнэ. Тэг жүжиг гэснээс заяа нэрээ жүжиг чинь туяа байдаг штэ тий. Амарлаг биш тий. Би туяаг тэр нөгөө нэг юунд нөгөө тэдний нөгөө нэг байгууллагынхаа ойгоор бог таны тухай кино хийх гэдэг ингээд байдаг. За мэдхгүй за. Тэгээ тэрэн дээр нөгөө нэг туяагаар ингээд нөгөө нэг мотоор гэл нэг юм цогтөг штэ нэг юм ингээд унуулаад байдаг. Тэрийг цохиулж яхад ингээд туяа ингээд бүр юм амар юм over sexualized дүр тоглосон штэ. Тэгээ би тэрийг хараад туяаг үндэ амар өрөвцөн тэгээд ийм сайхан эмэгтэй, ийм амар аяастай эмэгтэй гэтэл ингээд хүмүүс ерөөсөө энэс илүүгээр харж чадахгүй байна гэдэгт би нэр амар өрөвдөжсэн. Туяа гэснээс жүжигчин бэлгүүнээ мэдхүү. За нүүн нас орчдөг үү? Тэрийг амьд гэж сонссон шүү дээ. Чи сонсоогүй юу? Гүн. Тэгснэ би энэ яриг болоо заяа. Тэгээ би бүр шоконд ороод хятадын шоронд хоригдож байгаа гинэ. Эдгээр чинь бүгдээрээ нөгөө нэг өвөр Монголд юу урагшаага тоглолт явж байгаад оцолт орсон гэсэн шүү дээ. Тийм. Тэгсэн чи тэндээ харт амиг татчих байгаа баригдсан биш. Тэгээд нөгөө хятадчсан юм харт амигны амар хуйлтай байна. Тийш дээ. Тэгээ шоронд аваад үлдсэн. Хүснээс ялгаагүй юм болсон гээд тэгээд үхсэн гэж хэлсэн гээ заяа. Би энийг хинээс сонссон гэж. Би богонд заяа нэг юм купе гэж ярьдэн шүү дээ. Тэнд эгчтэйгээ тэгээд гаднаас бас нэг ээж охин хоёр орж суудаг байхгүй гэсэн чи тэр ээж нь жүжигчтэй аситай ураг төрлийн талбайтай байна. Тэгэд ер нь жүжигчтэйг амар сайн мэддэм байх заяа тэр жүжигчд донд. Яагаад ч юм бэ тэд яриа гарсан. Манай хамт явж исэн ихч өмнө нь жүжигчин бэлгүүнийг амьд гэж сонсон. Яг хятадын шоронд нэг юмхтэй бэлгүүнийг хатан гэдэг юм яриа Монголд гарсан байна гэдэг тэрэд амьд юм биш юм шиг гээд ярьжсэн гээд тэг тэрийг тэр богоон дотор надад ярихгүй юу? Тэгсэн чи хажуунаас тэр ихч сууж исэн тэр ихч тийштэй бэлгүүний чи амьд ч тэгээд гэтэл би бүр ёо. Өөе. Хавраад. Гэтэ энэ одоо Монголын энэ хар тамхины хэрэглээ замбраагүй байлаар юм гэдэг. Тийм тэгснэ наа чи үнэн штэ тийм ер нь тийм гэд нилээ ингээд урлагийн хүмүүстэй ойрхон байдаг хүний хувьд тийм юм гэд хэрэгчтэй. Үдгээ сайдлын тий чаавас. Тийм. Тэг бүр амар хайртай залуу штэ. Гэтэ хамгийн амар тэр нөгөө тэр найзууд гэд тэр киног чи үзсэн үү? Тэг бэлгүүн хамгийн найзууд нь бүгдээр үхээд бэлгүүн ганцаар амьд гардаг штэ. Мэдгүй. Дэлгэр мөрөмний дуугийн толдог кино байдаг хгүй дөрөв найз заяа алдармаас тоглодог. Тэр кино тоглосон тэр бэлгүүнээ өгсөн, гамбаа өгсөн, алдармаа шоронд орсон. Тэрээс амар үзээгүй юм чи. Үгүй алдармаа нэрээ шоронд орсон юм уу? Алдармаа чи шоронд орчоо гарч ирсэн шүү дээ. Ус буслагчны хэрэг мөн биз дээ. Тий, тэр амар тий. Тэр бас нэрээ амар юм болсон дээ. Тэгээ хүмүүс миний бити уурлаа, сайхан инээцгээ. Амар шартай газтай. Яаж ч уурсан ч гэсэн хүн дээр тэгж уурсан. Ер нь тийм билээ. Уура барих нь амар ер нь ухаантай үний л үйлдэл тий. Ер нь тэгэл ууралж хүнтэй хэрэлдэж байгаа тэгэл. Тий, энэ бол яг ийм баргийн хүний хийж чадах юм биш ээ. Үнэхээр сурах ёстой чадвар. Энэ бол сурах ёстой чадвар зүгээр байдаг төрмөл юм биш. Зүгээр хүн болгон сурах ёстой л чадвар. Тийм бэ барьж яг ингэж уураа хянаж. Яг амар зарим ингээд бүр тийм ямар ч контролгүй амар ууралдаг хүмүүс бол эсрэгээрээ ингээд энийг чинь ингээд дотроо байраад буглаад тах юм бол ингээд би баг өөрөө өвчтөй олон тэрний оронд ингээд яаж ах хэрэгтэй гаргаж ах хэрэгтэй юм хэрэгтэй гэл тгийлэх юм бэлээ. Тэгээд хичнээн тийм байсан ч гэсэндээ ингээд бусдыг хохироохгүй өөрийгөө ямар нэгэн юмд унахгүйгээр тэрийгэ гаргадаг арга чаргатай болж тэгж байхгүй. Тэгээд тийм амар болдуйцсан байж болохгүй.
Тэг кинон дээр ингээл нэг уурлаад ширээн дээр бүх юм авч идэж мэдээ. Тэр хэсгийг бистэ ойлгодог шүү. Тэгснээл нөгөө нэг тойл эрэгтэй хүмүүс нэг тойл гараараа хагалж байгаа. Гарнаас нь цус гарч байгаа. Хан маань худлаа зөрхөж өгөөл заяа. Тэг хот. Тэрийг гэхдээ бид нар амар киноноос би амар үлгэрсэн гэж бодчих залуучууд. Тэг нөгөө дууны клипийн дээр амар хурд хэлтрүүлж байгаа. Тэгээл ингээл хан маань цогч байгаа, юм хөшөлж байгаа дүрснүүд ингээл амар залуучууд нэг найз залуугаасаа найз охноос салчаад нэг тэр дүрс амар гардаг шүү дээ ер нь. Тэр тусмаа ингээд клипнүүд бүр ингээ амар гардаг. Тэнгууд нөгөө нэг автоматар тэр нь ингээд амар одоо юу гэдэг тэр шаналл зовлонгийн үзүүлж байгаа юм бас төгөлдөр амар кул харагдах гэдэг байгаа байхгүй. Тэгээд залуучууд яг салчгаараа ингэ тэгж өөрийгөө нэг худлагаасаа өөрт нь байхгүй зан ингэж дөөрөө тавьсан гэдэг надад ч надад. Наа чи нь бол тэгээд fragile masculinity гэдэг зүйл шүү дээ. Тий. За сайхан л. Дуусах гоёлаа. Кино ярьлаа хашин шиг болоод баста. Тэгээд комментэнд ор бас өөрсдийнхөө ганц нэг үтсэн юм ингээд сандгуу тийм кинонууд тахын бол бас бичээрэй гэж битээр мэдчих магадгүй. Битээрийн тааврыг чаагаараа хүмүүс мэдчихэж магадгүй гэдэг. За баярлалаа. Баяртай. Энэ одоо битээр хараа ёстой гоё юм хийлээ. Өмнөдөр бол зүгээр стресстэй жуураа ярьсаар байгаа таарсан.